Let me tell you why you're here. You're here because you know something. What you know you can't explain, but you feel it. If a man could look into himself, he would discover it. I'm trying to free your mind, Neo, but I can only show you the door. You're the one that has to walk through it. Зя сайн бацгаана уу. Сэтгэл зүйч подкастын дугаараар бид нэр манипуляц гэдэг сэдвээр ярих гэж байна. За тэгээд ямар ч байсан манай Янчика нарийн шиг хоёр одоо буцаад идэгрээд ирсэн байгаа. I'm back. Гайгүй сайн байгаа. За тэгээд манай нарийн шиг бас найз залуутай болсон байгаа. Янчика бас болцож байгаа гэсэн. Тийм ээ. Нэр юм уу? Нэр. Тийм үү, би муудад хэлсэн. Таарчлаа шүү дээ. За тэгээд манипуляц гэж яг ямар сэдв бэ? За ерөнхийдөө бол яг өөрийнхөө хүссэндээ хүрэхийн тулд бусдын тэр бодол санаа, зан үйл, сэтгэл хөдлөлийг одоо өөрчлөх башрамг арга хэрэглэхийг хэлнэ. Одоо тийм далдуур ингээд бусдад нөлөөлөд байна гэсэн үг. Тийм ямар нэг арга зайлмыг хэрэглэж л тэнд нөлөөлөд байна гэсэн үг тийм. Тэгэхээр одоо яг бид нэр энэ подкаст дээр одоо сая манай хоёр утгын ерөнхийд нь хэллээ шүү дээ. Тэгэхээр яг манипуляц гэдэг үгийг өөр нь ашиглаад явчих гэж бодож байгаа. Манипуляц гэх яг гадаад үг ч гэсэн яг нэг монголоор орчуулахаар яг нэг онсон тохирсон үг байхгүй байгаа тоххой харалтах үг те. Тэгэхээр яг нэг орчуулганд харахаар ингээд ов мэх, залмих те ингээд айгуу тийм яг утга бүрийн илэрхийлэхгүй мөртлөө одоо тийм өөр үгүүд байгаа байхгүй. Тэгэхээр яг манипуляц гэдэг үгээр нь явчих гэж бодож байна. За тэгээд манипуляц гэхээр одоо сая ингээл хүнд нөлөөлөхтэй одоо далдуур удирдах, баширмаг аргаар удирдах гэж хэлж шít. Тэнгүүд одоо удирдахаас энэ өөр юм уу гэхээр өөр байна. Яа тэгэхээр удирдах чинь бол одоо ил тодорхой шít. За манайхаа ингээ. За энэ ажлын төлөө ийм ажил хийцгээе. За энэ зорилгыг ингэж биелүүлцгээе гэж юм. Тийм ил тодорхой байна. Манипуляц болохоор тийм биш. Юу хүсэж байгаа нуу. За тэгээд нөгөө хүнд мэддэхгүйгээр нөлөөлөөд өөрийнхөө хүссэн юмыг авч байгаа. Ийм хорон арга байгаа. За тэгэхээр тийм одоо хилцэл зөв одоо нөгөө дипломат харилцаа байна шүү дээ. Тэрэн шиг одоо тийм бас гэрээ negotiation гэдэг шиг тэ хилцэл бол биш байгаа байхгүй. Хилцэл чинь бас ингээл хоёр ба түүнээс дээш талуудын одоо арх ашигаа ярилцсан те. Одоо бас алдагдлаа ярилцсан ингэж үзэж хагаад одоо сайн үр дүнд ч юм уу хүрэх талын одоо шийдвэр гаргах гэж хичээж штэ. Тэнгүүд манипуляц тийм биш. Зөвхөн нэг хүн нөгөөдхийгөө одоо өөрийнхөө ашигт нийцүүлэхийн тулд ашиглаж байгаа байхгүй. Нөгөө хүндээ мэддэхгүйгээр. Тэгэхээр ер нь бол одоо шал өөр зүйл. За яг гэрээ хилцэл ч юм уу те одоо сайн удирдлагаар бол ингээд сайн амжилт одоо магадгүй дэлхийн хүн төрөлхтний хөгжил за магадгүй жижигээр ирвэл одоо те хүмүүсийн хоорондын харилцаа сайжрах ч гэдэг юм ийм сайн үр дүнгуудтай бол манипуляц тийм биш. Нэг тал нь л хождог. За урт хугацаанд ер нь бол гэр бүлийн харилцаан дээр манипуляцтай байгаа хүн хожоод байгаа юм шиг боловч урт хугацаанд ер нь бол өөрийнхөө гэр бүлийг бас сүйтгэж байгаа гэсэн. За тэгэхээр манипуляц гэдгийг хэн хийдэм бэ? Ер нь бол бид нэр бүгдээрээ амьдралдаа ямар нэгэн байдлаар хийсэн байгаа, бас өртсөн байгаа. Тэгээс нөгөө одоо бид нэр энэ манипуляцийг одоо хэрхэн таних вэ ч юм уу тиймэрхүү зүйлэн талаар яриад эхлэхээр нөгөө хүмүүс бас нөгөө хамтрагчаа ч юм уу эсвэл эргэн тойрныхаа хүмүүсийг за энэ яг манипуляцлагдагч манипуляц хийж байгаа юм байна да гэдэг нөгөө шууд дүгэн ч магадгүй. Тэгэхээр бас жоохон шүүлтүртэй хандаарай. Энэ бол онцлогоо биш тий. Зүгээр яг энэ зүйлэн талаар мэдлэг хүргэж байгаа гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Тийм ядаж таньж мэдэж авах хэрэгтэй л гэж. Бид нөгөө анагаахай үдний синдром гэж дахиад ярьсан шүү дээ тий. За одоо нөгөө ямар нэгэн өвчин судлахаар одоо тэр өвчний шинж тэмдэг илрээд байгаа юм шиг санагддаг гэдэг. Тэгэнгүүт одоо яг манипуляцдаг хүн гэл тэгэнгүүт нэг хүнийг онилчоод тэгээд за тэр юм юм байна гэдэг бас айгүй шудраг биш байхгүй тий. Тэр хүн чинь биш гэж болно шүү дээ. Тэгэхээр түрний хэлсэн шиг бид нэр бүгдээрээ хийдэг учраас тодорхой нэгэн байдлаар одоо мэдэхгүйгээр одоо өөрсдөө ч хийцэн тохиолдол зөндөө гарна. За тэгэхээр энэ талуудыг бас ингээд анзаараад за одоо нэг хүн одоо манипуляцийн нэг шинж тэмдэг илэрчлэхэд энэ бол туйлын муу хүн юм байна гэж болохгүй. Өөрөө тийм байлаа гэхэд туйлын муу байна гэж бодож болохгүй. Тэгэхээр манипуляц хийж байгаа хэн нэгнийг хэрхэн таних вэ? Хоёроо. Тэр нь бол хөвчлэн яг өөрийнхөө эрх ашиг ер нь бол илүү тавьдаг. Тэгээ бас юу гэдэг чинь нөгөө илүү ер нь бол анзаарсан илүү өөртөө итгэлгүй хүмүүс ч юм уу нөгөөнийхөө итгэл үнэмшил дээр нь илүү одоо тэр байдлын тоглолт ч гэдэг юм уу тиймэрхүү байдлаар илэрдэг. Одоо нөгөө хосын харилцаан дээр нэг иймэрхүү юм байдаг штэ. Нөгөө одоо эхнэрийгээ ч юм уу тий нэг гоё хувцас өмссөн байхад нь чи хиндэ таалагдах гад ингэж хувцлаад байгаа. Гэдэг чинь өөрөө бас нөгөө цаад далд санаа нь
аюу өөртөө итгэх итгэлийг нь үгүй гэдэг аах. Чи ингэж хувцалсан ч угаасаа хөөрхөн харагдахгүй, гой сайхан харагдахгүй. Гэнэ тийм далд санаа ингэ цаана яваад байгаа байхгүй юу? Наач болохоор яг нөгөө хардаад байгаа юм шиг байдалтай хэлж байгаа юм шүү. Тэгэнгүүт нөгөөх нь одоо хардагдахгүй буруу ойлгогдохгүй тул одоо тийм хувц өмсгөөс жоохон имэдэг болох ч юм уу тийм байдлаар байгаад байна шүү дээ. Тэгээ ер нь бол яг өөрөө манипуляцид өртөж байгаа яаж мэдэх вэ гэх юм бол юм тодорхойгүй байдлаа айгүй хүүснэ. Яг яаж яагаад энэний буруутан болчихвоо гэдгийг мэдэхгүй. Одоо ингээ нөхцөл байдал одоо ингээ хэрүүл маргаан ч юм уу тийм болно шүү дээ. Тэгэнгүүт одоо ямар нэгэн байдлаар таа бол буруутан. Гэхдээ яг яаж гэдгийг бол сайн мэдэхгүй байна. За ийм явдал удаа дараа давтагтаад байвал ер нь шалгах хэрэгтэй гэсэн үг. За эсвэл одоо ингээд ямар нэгэн байдлаар чи ингээд өөрийнхөө хүсээгүйс юм хийцэн. Эцсийн эцсээр нөгөө хүнийхээ хүслээр бүх юм болцсон байдаг. Ийм байгаад идэг бол бас харилцааны чи хэм маяг манипуляцтай одоо нөлөөтэй байж магадгүй. За тэгэхээр одоо энэ байдлууд ер нь бол олон хэлбэрээр илэрнэ л дээ. Одоо саний Янчкагийн хэлж байгаа шиг одоо тэр өмсч зүүж байгааг нь одоо гой гангаа хувц өмсөх юм бол тэрийг нь одоо доош нь хийдэг ч юм уу тий. За одоо өөрөөр бас зөндөөл аргууд байна л та. Одоо хийж байгаа бүтээл амжилт бүтээлийг нь доош нь хийдэг тий. За одоо наадах чинь ч дээ гэсэн хандлага үзүүлнэ. Чи энэс илүү чадахгүй байсан юм уу? Тийм. Тэгээ одоо яг нэг юм тоглоом шоглоом хөөр хилэл маягаар ингээд тэрийг нь жоохон яжлах маягаар асуух тий. Тийм. Одоо яг нэг өөрөө бол би бол наадах чи үнэлэхгүй байна гэсэн санааг ингээд цаагаараа даалдуур үзүүлж идэг байхгүй. Наадах чи тэгсэн үү тий. Би бол хичдэг бах те гэдэг ч юм уу те ингээд ийм наадах ч юм бол юу ч биш те гэсэн санааг харуулад байдаг. Тэгээ өөрийнх нь одоо үнд зүйл зорилгыг мяалаад гутаагаад хар сүулдэ нөгөө хүн чинь тэрэнд итгэлгүй болно шүү дээ. Тэнгүүд одоо тэр хүнд илүү манипуляцтай амар болоод байгаа байхгүй. За тэгээ найз нөхдийг нь доош нь хийн. За ингээд бусад одоо ойр дотны хүмүүсийн ингээд хийгээд байна. Тэнгүүд нөгөө хүн чинь ингээд ганцаараа болоод ирэх тусам улам хамгаалт болж байгаа байхгүй. Тий. Тэнгүүд нь тэр үед одоо илүү хохирогч болоход амархан эмзэг байдалд хүрчихэж байгаа юм. За тэгээд бас цааш нь одоо өөр хэлбэрүүдийг ярьж болж байна л да. Хэлбэрүүдийг ярихаас өмнө нэг юм хоёр чиглэлийн ярьж өгөх хэрэгтэй. Ерөөсөө нөгөө юм хүнийг удирдахад чинь нэг бол таашаалаар нь нэг бол одоо айдсаар нь удирдах байгаа шүү дээ. Ерөөсөө бүх нийгмийн үзэгдэл дээр тийм байгаа. Дайн тулаан дээр ч гэсэн те. Одоо за тэр улсынхан одоо ирээд бид нарыг эзлэх гээд байна. Тэгээ энэ бол манай одоо тусгаар тогтнолд аюул нүүрлүүлээд байна гэдээ айд цуглуулж байгаа л тэр гинт дайн бол. Тэгтээ одоо 2 дугаар дайн те. Тэгээ одоо манай одоо төр засаг урвсан байна. Ингээд энэ бол еврейчүүдийн хойволдаан байна гэсэн тийм фильмжил аюул олон жилдээ тэрийг дэмжигчд гарч ирсээр байгаа л тэгэл одоо 2 дугаар дайн гитлерийн даагчд гарч ирж байгаа юм. За эсвэл одоо бүр одоо өөр нөгөө талын жишээг харах юм бол ашиг хонжоо хайж байлддаг те. За тэр газар бол одоо тийм алт эрдэнэр баялаг байна. Тэгэхээр одоо ямар нэгэн шалтгаан болоод тийшээ дайрцгаая. Одоо тий эсвэл одоо тэр ариун газрыг авах гэдэг нэрээр одоо өөр энэ шашныхантай дайн зарлаад очие гэдэг ч юм уу тий. Зүгээр яг нэг шашин гэдэг нэрээр одоо хахалж байгаагаас цаана яг ашиг хонжоо явж байгаа юм. Тэгэхээр энэ бол одоо арт түмнийг удирдах талын юм яригдэж байна тий. За одоо манипуляц дээр бас энэ яригдана. Одоо нэг хосын харилцаан дээр бид өнөөдөр хосын харилцаан дээр аягүй хэрэг л дээ. Ягаад гэвэл одоо манай сонсогчдод одоо арт түмнийг одоо манипуляцтаас илүү хосын харилцаан дотор илүү их асуудалд өртөж магадгүй те. Тэгэхээр яадаг гэхээр нэг бол одоо тэр хүнтэй байснараа чи ингээд нэг юм амлалт мэдрэгдэнэ. Одоо тэр алт мөнгө амладаг гэдэг шиг одоо тэр хүнтэй байснараа одоо ингээд ийм сайн юмд хүрэх юм байна гэдэг мэдрэмж нэг бол байна. За нэг бол нөгөө талд нь яг айц. Яг энэ хүн явчих үү дээ гэдэг айц. Салчих үү дээ гэдэг айц. Тэгэхээр ер нь бүх юм тодорхой байх хэрэгтэй харилцаан дээр. За тэгээд яг ингээ ойлголцол, итгэлцэл гэдэг бол айгүй чухал харилцаанд. Тэнгүүд яг ойлголцол, итгэлцэл байхгүй учраас тэр хүн ч ойлгоочгүй, итгэжгүй учраас айгаад байгаа байхгүй юу? Явчих үү дээ. Тодорхойгүй байгаад байна шүү дээ. Тэгэхээр ийм байдлыг үүсгэх гэдэг нь шудраг биш үү? Тодорхой одоо тэнцвэргүй харилцаа болчихж байгаа байхгүй. Тэгэнгүүт одоо нөгөөх нь явчих үү дээ гэсэн энэ хоёр дээр түрүүний одоо таашаалын хоёр нийлэхээрээ бүр аюултай. Нөгөө гоё юм алдчих үү дээ гэдэг айц болчихж байгаа байхгүй. Тэгэнгүүт ийм байдалтай байгаа хүн нөгөө хүнээ одоо алдчихгүй явчихгүй гэдэг айдсанс болоод ер нь хийхийг хүссэн юм нь бол хийхэд илүү амархан болоод ирж байгаа. За илүү одоо нөгөө том одоо амналт шагнал байгаа үед тэрийг нь авахын тулд одоо тэрэнд нь амтшаад нөгөө сүд болоосон өнгөлөг гэдэг шигтэй одоо нэг гоё юмны амтлуулсан байгаа даа шүү дээ. Тэнгүүдийг тэрэнд ингээд одоо татагдаа байгаад идэг. Тэгэхээр ийм байдалд орчхороо хүн илүү одоо нөгөө хохирогч болоход бэлэн болчихж байгаа байхгүй. Одоо нөгөө нэг харилцаа дөнгөж эхэлж байгаа хосууд юм уу? Хосууд дээр анзаардаг шүү дээ. Эхлээл нөгөө айгаа гой сайхан үгс ч юм уу те цэцэг жимс одоо янз бүрийн одоо зүйлээрээ ингээд
романтик байдлаар эхлээд ингээ өөртөө татчаад тэгээ нөгөө хүн ингээд одоо тийм байдал гаргаад эхлэхээр одоо итгэж байгаа шүү дээ. Яг тэр итгэл дээр нь дөрөөлөөд нөгөө хүнийг аргандаа оруулчихна. Тэгээ яг нөгөө харилцаа нь одоо гүнзгэрээ ч юм уу те илүү нөгөө сайн мэдээд ирэхээр яг нөгөө уг хүнийх нь мөн чанар нь гарч ирж болно. Тийм. Гэтээс нөгөө нэг манипуляцийг чинь энэ ганц 2 удаагийн үйлчлэр чинь олон удаагийн давтамжаар урт хугацааны туршаад ингээд үргэлжилж чинь манипуляц гэж таньж мэдэж ч юм уу. Тийм. Тэгээд урт хугацаанд үргэлжилж нөгөө хүндээ хортой сэтгэлзүүд нь хохирол үзүүлээд байгаа байхгүй. Тэгэхээр яг нөгөө анхны дээр яг догтлол бол бүх хүнд байгаа. Тэгээд тэр догтлол яг ундаг бол угаасаа бүх хүнд байгаа байхгүй. Харин манипуляц гэдэг чинь өөрөө бас тэрнтэй хамт явж идэг. Яг анхандаа бол угаасаа хин ч ингээл анх үерхэж явахдаа би одоо чамхны гэдэг. Чи одоо тэгээд байгаа юм шүү дээ те. Одоо чиний над барьж байгаа хавцс чинь ч те. Одоо те. Өөр залуучууд юм барьдэн шүү дээ гэдэг ч юм уу тиймэрхүү юм хэлэхгүй шүү дээ. Тэгэнгүүт удаан хугацаанд ингээд байгаад ирэхээр баг багаар ингээ үр суулгаад яваад байдаг манипуляцийн үрүүдээ. Тэгэл ер нь манипуляц ч маш олон хэлбэрээр илэрч болно. Сая миний одоо ярьж байгаа хоёр бол үндсэн зарчим нь. Өөртөө итгэх итгэл нь унгаадаг нь бол яг хөрсөө бэлдэж байгаа хэрэг байхгүй. Тэгэхээр янз бүрийн байдлаар алстаа илэрч болно. Тэгээд тэр хэлбэрүүдээс бас ярилцах гуруулаа. Хоёр ер нь амьдралдаа манипуляц гэдэг үзчихсэн нь. Ер нь алгүй бүх хүн амьдралын туршид бол мэдээж тодорхой хэмжээнд үдсэн гэдэг байна шүү дээ тий. Жишээ байна. Тэгээ нөгөө нэг манипуляцлагжсэнээс илүү бас хийжсэн юм байна. Санжлаа нөгөө. Янчка ер нь айгүй тийм юм шүү дээ нэг юм. Би яг нэг янчкаг үссэн юм гэж байдаг. Хотлоо. Үгүй нөгөө дууга хураах гэд хэлбэр өгдөн шүү дээ. Яг тэрийг амар ашиглаж исэн байгаа хгүй. Яг ингээд учир шалтгаанаа ерөөсөө ингээд тодорхой байдлаар ерөөсөө хэлчихгүй тэгэл дууга хураагаал алга болчдөг. Тэгэл ерөөсөө юу ч болж исэн тэгэл алга болчдөг. Тэгээ нөгөө хүн ч одоо яг намайг дууга хураахлаар чи хүү хаа инэ тэрэгэл миний ханаас тэгээ штэ. Тэгэл яг нөгөө нэг одоо архандаа оруулчихна гэх юм уу. Тэрийг илүү дэлгэрэнгүй яавал би л ангижээс ахгүй яг бас дууга ороод байгаа нэг удаа хэрэглэжсэн. Нэг удаа чимнэл хэрэгэлдэг байсан ахгүй. Тэгээ тэр нь яаж юм тэгэхээр дууга ороод тэнгууд миний нөгөө эсрэгтлийн хүн маань нааштай нөгөө хүн маань миний хүссэн зүйлийг хийгээд тэнгууд нь би за одоо босон гэдээ одоо буцаад ярьж эхлэх юм тий. Яг тийм байдлаа одоо манипуляц хийж бас таньж мэдчих болох байх. За тэгэхээр яг энэ одоо сонсогчдод сонир сонсгож байгаа бол дууга орох чинь манипуляц байсан юм уу гэж тий. За тэгэхээр энэ бол ер нь байдаг зүйл одоо хүнээс гардаг ерөнхий хараа шинтэй гомдоод харьцмааргүй санагдах бол хэвэн штэ. Тэнгууд энэ яаж манипуляц болж өөрдөг гэхээр одоо эхний удаад ингээд за одоо дууга хараач харьцмаар байлгсэн чинь нөгөө хүн чинь гинт одоо бөмбөрөөлтэй хараад л хэллээ шүү дээ. Тэнгүүд айгүй хүссэн юмд амархан хүчтэй юм байна гэж мэдчихэж байгаа юм. Тэгээ 2 3 давтагдлаа. Сүүлдээ яг ингээ муузаан сураад одоо сүүлдээ бүр ингээ тийм даварсан юм хийлгээд одоо яг нөгөө анхандаа бол ингээ ердийн харилцааны асуудал байна шүү дээ. Тэнгүүд сүүлдээ яг хүсэл зорилгынхаа төлөө ашиглаад байгаад ихлэнгүү хэрэгсэл болчингууд энэ чинь манипуляц болчихж байгаа юм. Тийм. Олон зүйл тавтагдаад ирэхээр бас тэгдэж штэ. Тэр нөгөө бас янз бүрийн нөгөө туршилтууд өгдөө штэ. Бас амьд дээр ийсэн. Персми онол дээр идэг. Яг тэр он шиг нөгөө нэг одоо тавтагдаад ирэхээр тэр нэг энэ байх ёстой зүйл юм байна гэж болдсон байх гэсэн бас бодлоор дэс хэрэгждэг л тий. Тэгэхээр одоо нөгөө одоо харахны туршилт, тагтааны туршилтыг ярьж байгаа шиг байна шүү. Тий. Тэгээс нөгөө энэ чинь гоо сайхны нөгөө бүтээгдэхүүн зардаг газар гоо сайхны салаанууд нөгөө яг эмэгтэйчүүдийн тэр өөртөө итгэх итгэл дээр нь толгуурлаж бас манипуляцийг ашигладаг гэж байгаа байхгүй юу. Одоо яг манай бүтээгдэхүүнийг л хэрэглэхгүй бол та баг ингээд өөртөө итгэлгүй баг хөвшин чигээрээ байх гэдэг шүү гэдэг санаа цаана явж идэг. Таны нэр төрийн баталгаа тий. Одоо яг нэр төртөл юм бол энийг баг аав гэж байгаа юм шиг тий. Өөртөө итгэлтэй хүн та гэж тий. Хамгийн гол нь тэр маркетинг ажилдаг байсан гэж боддог Монголд. Тэгээ одоо бас тий өөртөө итгэлтэй залуу хүн та гэл тийм одоо таашин тийм л юм болвол та баг аав гэх гээд байгаа юм тий. Ахгүй бол та өөртөө итгэлтэй биш. Хамгийн аимшигтай нь тэр ажиллаад байгаа гэхээр бид нэр ёо нийгэм хөгжүүлцгээе яа гэмээр гэж байгаа юм тий. Тэгээ одоо тэр нэг нарын шихийн сая бас дөрддөг айгу зөв юм ярьж ин л да одоо нөгөө манипуляц хийхэд одоо тэр нөгөө харахны туршилт, тагтааны туршилт чинь айгу чухал байхгүй юу. Яг одоо тэр уйлаад одоо нөгөө дууга хураалаад дууга хураагаад анхандаа бол нэг тэр манипуляцд гэж дууга хураагаагүй шүү дээ. Тэгээ сүүлдээ тэр манипуляцийн арга болж ийн гэж шүү дээ. Энэ бас яг нөгөө behaviorism явагдаж байгаа байхгүй. За одоо нөгөө operant conditioning гэж нөхцөл байгаа. Одоо нөгөө нөхцөлдүүлэг те. Одоо амьтдыг анх нөгөө та хүмүүс бол бүгд мэдэн шүү дээ нөгөө Павловын нохооны тухай. Ингээл нөгөө хоол өх болгондоо хонх дуургаал тэгж байгаа сүүлдээ нөгөө гуурц залгаж жагаад зүгээр хоол өхгүйгээр хонх дуургаад үтсэн чинь нөгөө нохооны одоо боловсруулах шүүс ялгарч исэн гэдэг. Тэнгүүд яг тэр амтнд рефлекс болгоцсон байхгүй.
тэрэн шиг одоо тэрний арай боловсронгуй хэлбэр болох operant conditioning, operant нөхцөлдүүлэг дээр ингэж байгаа байхгүй. Skinner гэдэг одоо эрдэмтэн байдаг. Та мэдэх байх те. Тагтаанд тенс тоглохыг заагаад өгсөн. Ширээний тенс. За тэгээд эрг гэсэн бичиг одоо гарахаар эргэж сурдаг. Тогш гэсэн бичиг гараад ирэхээр тогшдог. Тийм юм сургацсан. За тэгэхээр тагтаа уншаад сурцсан юм уу гэвэл үгүй. Тин ч бас яг нэг нөхцөлдүүлэг хийсэн байгаа байхгүй. За тогш гэсэн бичиг гаргацсан байлаа. Тэгээд тагтаа санаандгүй байж байгаад ямар нэгэн байдлаар нэг тогшчлоо л да тэр бичгийн. Тэнгүүд доошоо нэг үр будаа унж байгаа байхгүй. Тэнгүүд тагтаа тэр хоолыг идчихлээ. За тэг юу болсныг бол ойлгоогүй шүү дээ. Тэгэл дахиад байж дахиад нэг удаа тэрийг тогшчлаа. Тэнгүүд үр унчлаа. Тэнгүүд дахиад байжгаад одоо ер нь ингээд дахин тэрийг ингээд тонш холонд унаад ахаар ерөөс энэ хоёр холбоотой байна гэдээ ойлгочихж байгаа байхгүй. Тэнгүүд юм болохоор тэрийгэ тогшоод авчдаг. За одоо манипуляц бол яг л юм. За нөгөө юу болохоор дугуй урааж байгаа. Тийм одоо нэг юм өөрөө мэдлгүй ерөнхийдөө дугуй ураачлаа. Тэгээ байжсэн чинь нөгөө үр бодаа унаад ирлээ. Ингээд авчт юм шүү дээ. Дахин тогшоод байгаа. Дахин хан дуугаа ороод болоод шүү дээ. Тэгээ дараа да. Тэгээ яг дэлгэрүүлэхэд нөгөө эрг гэсэн бичиг гараад ирдэг тэр савн дотор бас. Тэгэнгүүт нөгөө тагтаа зүгээр мөрөөрөө ингэж явж байгаа л нэг эргч юм бодоо унаад ирдэг. Юу унч үгээл ид чинь. Тэгэл дахиад байж байгаа л дахиад онгод нийт чинь гэх мэтэр ингэ яваад байгаа байхгүй. Тэгээ бас нөгөө бас нэг туршилт байдаг. Энэ бол гэхдээ одоо бүх одоо энэ Skinner-ийн байна уу туршилтуудын цаад суурилтаа. Нохоод сургахад ч гэсэн ер нь тийм байдаг байхгүй. Үлсэглэн байх юм бол сургахад илүү амархан байдаг. Тэгэхээр одоо нөгөө манипуляц хийхдээ ч гэсэн одоо өөртөө итгэлийн унгаагаад байгаа байхгүй. Тэгээ хаяахан шагнаал. Тэгээд яваад байгаа. Одоо саний жишээ бол яг нөгөө яг ийм манипуляцийн хэлбэр байгаа. Одоо саний яг тэр нөгөө тогшохоор дуртай юм хийхээр шагнал өгдөг гэдэг шиг. За одоо санийх ч болохоор эсрэг нь байна шүү дээ тий. Түрний тэр дуугаа ураадаг ч юм. Одоо энэ болохоор юм байхгүй. За чи зүгээр байж ил амьдралаар амьдраад тэгсэн чинь нөгөө хүн чинь ямар нэгэн байдлаар чамд ашигтай чиний хүсдэг юм хийчлээ. Чи манипуляцдагч байлаа гэж бодоход. Тэгэнгүүт чи тэр хүнийг шагнажиж байгаа байхгүй. За одоо сайхан харьцлаа, гоё хоол хийж өглөө, эсвэл одоо секс хийж өглөө гэдэг ч юм уу эмэгтэйний хувьд. Тэнгүүд ингээд нөгөө хүндээ шагнал өгөөд байнгут алстаа тэр нь ингээд яг нөгөө нэг тагтаа миний мэдхэд одоо нөгөөдгийг тогшоо сурцсан байдаг шиг нөгөө хүмүүс нэг мэдхэд яг тэр хүний хүссэн юм хийдэг болчихдог байхгүй. Одоо энэ арай нэг өөр хөлбөр энэ. Санийх болохоор эерэг одоо нөгөө дэмжлэг шагналын арга гэж орчуулж байгаа. За тэр нь болохоор яадаг гэхээр одоо саний шагнал өгөөд байгаа болохоор нөгөө үйлдэл нь одоо нэмэгдээд нь шүү дээ тий. Тэнгүүд болохоор сүрэг шагнал дэмжлэгийн арга гэж байгаа. За яг шагнал дэмжлэг гэж хоёуланг нь хэлээд байгаа нөгөө орчуулгыг нь айлын ч хийж болох учраас тэгж хэлээд байгаа шүү. Тэнгүүд болохоор яг эрэг нь сайн да сүрэг нь муу да биш. Зүгээр яг нөгөө энэ хоёр өөр хөлбөр туршилтын өөр хоёр хөлбөрийг нь хэлээд байгаа. Тэгэхээр одоо түрүүний тэр нөгөө дуугаа ураадаг ч юм болохоор илүү сүрэг дэмжлэгийн аргатай байна. Адилхан. Сүрэг шийтгэл биш шүү. Эрэг шийтгэл биш шүү. Зүгээр сүрэг дэмжлэгийн арга. Тэгэнгүүт яадаг гэхээр одоо ийм харахыг ингээд торонд хийчээд төмөр торыг ингээд цахилгаан цог цохиулаад байдаг. Тэнгүүд нөгөө холгон чинь тэр дотор ингээд харах чинь тэр дотор байж ядаал ингээд төвчл цовчж байгаа байхгүй. Тэгээ нэг ингээд кабель доороос нь ордоолгоо орхисон байдаг. Тэгээ тэрийг ингээд зуух юм бол цаанаас нь унтраачж байгаа байхгүй. Тэнгүүд нөгөө харах анханд юу болоод байгааг нэг сайн ойлгохгүй. Сая яваа ивэ гэж балдраал өнгөрч байгаа шүү дээ. Тэгэл одоо арай гэж амин тэмцэл тэрийг 100 гот нөгөөдөн зогсцсон. Тэгээд дараагийн удаа дахиад нэг тонгочж байж байгаа л дахиад нэг удаа очиад нөгөөдөө зууж байгаа хэрэг. Тэгэнгүүт дахиад ингээл тогтчихж байгаа. Тэгэнгүүт сүулт яг дөнгөж эхлэнгүүд нөгөөдхийг нь зуудаг болоод явж байгаа байхгүй. Айгу хурдан сурж байгаа тэр айдсын мэдрэмжээр болохоор. Тэгэнгүүт энэ болохоор түрүүний тэр нөгөө дуугаа хураадаг гэж айгу төстэй. Манипуляцийн тийм регрессийн аргууд бас байдаг те. Прогресс гэвэл одоо үйл явц урагшилж байгаа гэлж байгаа. Регресс гэвэл ухарж байгаа гэлж байгаа. Сэтгэл зүйд энэ яригдахаараа нөгөө насны хувьд ухарж байгааг ухарсан юм шиг зан үйл гаргаж байгаа хэлж байгаа шүү дээ. Одоо том хүн уйлж унжих ч юм уу те. Хүүхэд шиг ажиллах те. Тэгэнгүүт одоо нөгөө харахад бол энэ бол айгу танихад манипуляц гэж мэдэхгүй байхгүй хүмүүс. Манипуляц гэхээр ингээл те нэг юм утсан хүүхэлтэйг ингээд удирдах байгаа нэг тийм зураг байдаг шүү дээ. Тэгэхээр ингээл амар ухаантай хүмүүс ингээл те амар хүчтэй хүмүүс ингэчих юм шиг бодогдох боловч яг үндэ бол тэр уйлаад хэвтэж байгаа хөөх охин нөгөө залууга атгаж байгаа байхгүй те. Анхандаа бол ингээл миний ч гэсэн ингээл найз хөвөл би мэдээж харагдаг шүү дээ. Тэр бол угаасаа хэвийн үзэгдэл. Тэгэнгүүт нөгөө одоо охин одоо тэр уйлахаар ингээ амархан харагдчих тийм байна. Ингээ мэдээд эхлэнгүүтээ ингээ юм болгонд уйлаа л дээ. Би магадгүй би нөгөө амар эмзэгт байх юм. Би уйлахаа би амархан уйлдаг гэдэг үлгэр зохиовол тэгэнгүүтээ юм болохоор уйлаал. Тэгэнгүүт нөгөөх нь анхандаа ингээ харагдаг байж сүулдэ энэ мань одоо эмзэгт байх юм гээл дээ. Эрэгтэй хүний өдөр ч айгу өхөртөн харагдаж байгаа байхгүй тий тойхон зөөлхөн охин гээл тий. Тэгэнгүүт нөгөөх нь уйлах болгонд нэг шат ингээл ахиж барьж аваад байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ саний болохоор сүрэг одоо дэмжлэгийн арга байгаа байхгүй. Сүрэг шагналын арга тий. За одоо чи
чамд угаасаа би хэцүү байдал өгөн заяа. Тэгээ чи ямар нэгэн миний хүссэн юм хийх юм бол би хэцүү байдлыг зогсооно. Яг л тийм байхгүй түрүүний харах шиг те. Тэгэхээр ийм одоо аргууд бас байна. Одоо ерөнхийдөө тэр нөгөө өөртөө тэтгэлийг тогтмол унгааж идэг гэдэг нь шүү дээ. Тэн дээр бол бас анхааруулжтай. Ер нь одоо яг invalidation гэдэг зүйл айгүй харагдана. За энэ яах вэ гэхээр чиний одоо үнэт зүйл хийж байгаа зорилго, хобби, найз нөхдөд чинь ер нь бол одоо хүчингүүд тооцоод байна гэсэн үг. Одоо invalidation гэдэг үг ч өөрөөр юм хүчингүү одоо хүчингүү гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүт яаж одоо тэдний чинь хүчингүү тооцох вэ гэвэл одоо чи нэг юм хоббитой байлаа л да. Тэгвэл одоо арай дээр нэг юм олж хийгээч дээ. Гэдэг чи арай амьдралд хэрэгтэй юм бол хийгээч гэдэг ч юм уу те. Хобби гэдэг чи одоо чи яг дур сонирхлоор хийж байгаа зүйл шүү дээ. Эсвэл одоо найз нөхдөж ингээл доош нь хийгээл энэ заяа. Тэгэл чи нэг мэдгэд ингээд нэг юм найз нөхдөг. Яг гэхдээ үнэхээр одоо энэ дэр бас дахиад нэг сануулхад одоо үнэхээр одоо чамд муугар нөлөөлөх найзыг чинь зөвлөж байгаа найз охиноо ч юм уу найз залуугаа ч юм уу одоо манипуляторс гэж харах хэрэггүй шүү дээ. Бүх шинж тэмдгүүд илрээд байвал одоо та дотроо тэгж дүгнэх нь байна. Хэнийг ч та одоо чи манипуляцдаг юм байна гэж онцлох эрх байхгүй шүү. Тэгэхээр бас одоо учиртай байгаарай гэж хүсье. Тэгэхээр одоо ингээд найз нөхдийг нь доош нь хийн, зорилгыг ингээд бас мяалаад байна гэдэг ч юм уу те. Тэгээ нэг мэдхэд одоо өчнөө олон жилийн дараа зүгээр ингээд гэрээ авгаа болгоцсон байдаг. Тэг өөр хашгир болгоцсон байдаг тийм. Тэгээ чи чадахгүй жинаа ингээд хүүхд дараа байж игээдэг. Тэнгүүд нөгөө хүн тэгэл хүснээр нь ингээл хийлээ. Тэр та нар мэдж байгаа шүү хүснээр нь байлаа гэдэг чинь заавал ч тэр хүнтэй таалагдана гэсэн үг биш шүү дээ. Тэнгүүд нэг мэдхэд ингээд одоо ямар ч одоо залуу насыг нүрцэн тий одоо амьдрал нь ингээд дууссан ч биш л дээ. Ер нь бол одоо нэг карьерийн одоо сурах мурах тэр залуу цаг одоо ирч хүч нь байхгүй болцсон тий. Тийм болцсон хэн ингээд өөрөө тоохоо болчдөг. Тэнгүүд одоо тэр чинь баг багаар ингээд манипуляцтаад явсаар байгаад одоо нэлийн хожуу ухаарж байгаа байхгүй гинт тийм үнд оролцолцсноо тий. Өөртөө ямар ч итгэлгүй болсон нөгөө одоо хүнийхээ хүсэл одоо манипуляцдаг гэдэг чинь бас нөлөөтэй байхгүй. Өөрөө тэр хүндээ хайртай учраас тэр хүнийхээ хүснээр болох гэдэг байгаа байхгүй. Анханасаа тэгээ явцсан. Тэнгүүд нөгөө үн чинь ч өөртөө чинь нэг сайн байха болцсон та өөрөө ч тэр хүндээ дургу болцсон юм хэцүү байдал бол өгдөж явах аюултай байхгүй. Тэгэхээр энэ тал дээр анханасаа ер нь ил тод харьцаатай байх хэрэгтэй. За манипуляцдаг хүн юм байна гэдээ шууд сална гэсэн үг ш. Манипуляцтад одоо тийм байдал үүсээд байгаа бол бүх харилцаагаа ил тод болгоо. Ил тод болох хэрэгтэй. Одоо альва харилцаа чинь нэг нь жоохон давмгаатай байдаг нь бол үнэн. Гэхдээ нэг нь дарлалтай байж болохгүй. Тэгэх юм бол энэ чинь зүгээр дарлал нэг хүний харилцаа биш, хоёр хүний харилцаа биш болчих жоох зүгээр дарлал болчих жоох юм. Тийм учраас бүх юм тодорхой байх хэрэгтэй. Ер нь ярихаас татгалзчихвэл тэр бас асуудалтай гэсэн үг. Тийм. Одоо эмэгтэй хүн ч эрэгтэй хүн ч ярихаас татгалздаг асуудал бол би өмнө ярьжсэн шүү дээ нэг дадлагжиж хахад салтын кейсүүдийг үзсэн Монголын. Тэнгүүд ингээд дандаа ярилцгаа болцсон байгаа байхгүй. Би ярих гэсэн чинь наа чи ээжтэйг очиод ярьчих юм аа, найзтайгаа очиод ярьчих юм аа. Тэгээ эргэж ирээд надтай ярьсан юм шиг ингээд хэрэлдээд байх юм аа. Нөгөө эсвэл нөгөө эмэгтэй нь болохоор хэлж байгаа байхгүй. Наад ч одоо ингээд надтай ярихгүй байна. Ингээл юм ярих гэхээр ингээд уурлал гараа явчихдаг. Хэрэлдэх юм бол дэлхийд оногаар алга болчихдаг. Эсвэл ингээд найзуудтайгаа яваад пив уугаад цогтоо үрээд ирдэг. Тэр нэртэйгээ л ярьд юм шиг байна гэдэг ч юм ингээд ийм олон кейсүүд байдаг. Тэнгүүд яг ингээд хоорондоо ярилцахгүй байснаас болоод тийм тодорхойгүй байдлаас харилцаа унж штэ. Тэгэхээр яг үндэ амар одоо манипуляцдагч тулцсан хүн биш байсан ч гэсэн ярилцахгүй цаад цанаа тодорхой биш те манипуляцийн одоо юм аргууд явсаар хагаад одоо ил тодорхой байхгүй байсаар хагаад харилцаа чи ингээд сүултээ сүрэлт хүрсэн байгаа байхгүй юу. Уул нь анхандаа бол ингээд тэр үр чинь биенээ татгцсан хүмүүс байгаа штэ те эрэг тал руугаа. Тэнгүүд ингээд баг багаар ингээд ойлголцохгүй буруу ойлголцож явсаар хагаад улам тийм хар нөхрөө шигдээл яваад байгаа байхгүй. Улам ингээд шигдсээр бүр сүултээ ингээд би биенээ засах одоо ойлголцоо ирмэлзэлж байхгүй болсон өөр хүмүүнтэй болсон ч юм уу тийм байдал үүсдэг. Тэгэхээр одоо яг нөгөө тулцсан манипуляцдагч биш байсан ч гэсэн энэ одоо хоёр хооронд ийм шалахгүй аргууд бити хэрэглээрэй гэж хүсмээр байгаа байхгүй. Ягаад гэвэл өөрөө чинь одоо харилцааг сөнөөж ин тэ манипуляц нь өөрөө ёс зүйг учраас та бити хий гэж хэлэхгүй. Нөгөө хүнээ зоож байгаа учраас бити хий гэж хэлэхгүй. Яг хоо тэгж хэлж болно л да. Гэхдээ хүн ер нь бол өөртөө ашигтай юм ил тусгаж авдаг шүү дээ. Тэгэхээр ер нь бол харахад та манипуляцдаж хүнийг одоо өөртөө татаж амьдруулвал зүгээр өөрийгөө хуурж байгаа байхгүй юу. Яг үндэ одоо та буу тулгаад нэг хүнтэй ирж байгаатай л адилхан байхгүй айцаар нь дөрүүлж эсвэл одоо мөнгө амлж хүнийг одоо худалдаж та одоо амирх мөнгөтэй байлаа заа. Тэгвэл гудамжинд очоод нэг охиныг за машин зоолж. Тэгмээд ахандаа яг хэд хоногтой нэг охин аяга гой санагдаж магадгүй л тэгмээд мөнгө чинь сонь санагдаад эхлэнгүүд одоо яг таны жинхэнэ царай харагдаад тэгээ жинхэнэ царай чинь таалагдахгүй бол орхио явна шүү дээ. Тэгэхээр энэ бол айгу муухай дүр төрхөө бас тэ. Тэгэхээр яг сайн эрэг одоо нөгөө шагналаар манипуляцтаад байгаа чинь ч гэсэн тийм одоо том тийм амлалттай надтай байснараа тийм юмд хүрч магадгүй юм те чи алдваа те суглаа шиг те тэгэхээр тийм одоо аргууд бол одоо эцэд өөрт чинь л одоо сөргөнөлөөтэй
Одоо манай нөгөө манипуляц гэдэг нэрийг энэ дугаарыг нэрийг хараад бас хүмүүс яг л нөгөө төрөний хоёр тэнхлэгээр л орж ирсэн байгаа шүү дээ. Нэг бол ашиг, нэг бол айц. Хүн намайг манипуляц жоох үедээ мэдээд авах юмсан. Эсвэл одоо энийг ашиглаад одоо тий хүмүүстэй харилцаагаа сайжруулах давуу талыг эзэмших гэсэн байдалтай. Гэхдээ ингээд бас бодоод үзэхэрэг манипуляц хийж байгаа хүмүүс өөрсдөө айгу тийм сэтгэл зүйн хувьд тийм сул дөрөө байгаад байгаа байхгүй. Яг тийм харилцааг тийм бодтой одоо яг юм тодорхой байлгаж чадахгүй юм далдуур ч юм уу тий яг юм шудраг бус байдлаар олж авч яана гэдэг чинь тэр хүн өөрийгөө бас энд ямар байгаагаа харуулж байгаа. Тийм өөртөө итгэлгүй бас байдал гараад байгаа тий. Тэгэхээр яг нөгөө талд болохоор яг нөгөө манипуляц одоо өртөж байгаа хүн нь болохоор ингээ удаан хугацааны турш тэр чинь өртөд байгаа шүү дээ. Тэгээд ирэхээр нөгөө бас бодит байдлыг ингээ ухамсарлах нөгөө чадвар нь бас ингээ буураад ирж байгаа хгүй. За угаасаа л ийм байдгийн бэнда гэсэн нөхцөл байдалд ингээ ортож байгаа хгүй. Тэгээд ирэхээр за энэ хүн намайг яг манипуляц одоо надад яг манипуляц хийж яана гэдгийг ингээ шууд одоо тэр хүн ингээ хүлээж авч чадахгүй. Угаасаа хүн хэлсэн ч баг одоо ойлгохооргүй байж магадгүй. Угаасаагийн хүлээн зөвшөөрсөн байж байгаа боломжтой тий. Тийм та саяс нөгөө хэлсэн шүү дээ нөгөө нэг ярилцтгүй одоо хоорондоо ярилцсан ихээр найзуудтайгаа ч юм уу ийштэйгаа ч ярилцдаг гэдэг. Бас тэрнээс гадна нөгөө нэг бас хоорондоо ярилцъя гэд ярилцаад одоо нэг ярьж байгаа нөгөөд нь шууд сэдвүүрчлэх ч юм уу. Тийм байдлаар бас гардаг. Тийм манипуляц гэдэг ч хүмүүсийн асуудал нь тэр байхгүй юу. Одоо ингээд яриад ойлгуулах гэх тэгэнгүүт одоо урдаас нь дахиад манипуляцтай хэлдэг. За ийм асуудал гараад дэжтэй гэдэг нэг одоо төсөл бариад ирж байгаа юм шиг ингээд нэг асуудал бариад ирлээ шүү дээ. Тэгэнгүүт чи өөрөө тийм болохоор нөгөө хүн рүү нь буцаагаад яриад хэлдэг. Чи эмзэг болохоор тэгж байгаа, чи түргэн ууртаа болохоор тэгж байгаа, чи хартаа болохоор тэгж байгаа, чи одоо хашир болохоор тэгж байгаа гэдэг ч юм. Ингээд нөгөө хүн рүү нь яриад ороод ирдэг баг. Тэгээд тахаар анхандаа бол чи юу яриад байгаа би ийм юм ярьж байхад чи яа над руу яриад байгаа гэдэг ч юм. Тийм байж байгаад олон дараа давтагтаад ирэхээр нөгөө хүн тэр итгэл суучж байгаа. Би тийм шүү дээ. Би нөгөө түргэн ууртаа гэд болохоор ингэж байгаа л та гэдэг ч юм. Яг тэр бол цаана үлдээд байгаа байхгүй. Үрд таригдсан те. Тэнгүүд яг нөгөө урт хугацаанд нөгөө хүнийхээ эрүүл мэндэд хортой гэдэг нь тэр байхгүй юу. Одоо сүрэлт хүрсэн биш үү өөрөө итгэлгүй те өөрийгөө одоо асуудалтай гэж боддог. Ив эрүүл яг төхөн байдалтай байсан ч гэсэн байнга тэгээд хахаар хүн өөрийгөө тэгж бодож эхлэх юм өстэй. Та нар нөгөө self identity гэдэг дугаарыг санаж байна. Тэр нөгөө худлаа гимээс ч үнэн болтой гэдэг шиг. Тэгэл үнэмшлийн өөрчлөлтөл ингээд манипуляц хийсэн байгаа байхгүй юу. Харин тийм. Тэгээ бас манипуляц хийж байгаа хүмүүс чинь нөгөө өөрсдөө амар тийм логик сэтгэлгээ сайтай. Янз бүр шүү. Тийм үү. Одоо нөгөө нэг яг ийм байгаад байхгүй нөгөө ихнэрээ ингээд одоо ихнэртэй зодчингуудаа ч юм уу тий чи яг ийм зүйлийг ингэж хийсэн болохоор би ийм үйлдэл гаргасан юм аа гэд. Тэгэхээр ч яг одоо нөгөө хүн чинь яг тийм дистаратаа одоо ийм логикоор ингээд тайлбарлаад ахлаар чи өө би нэрэнт гэсэн юм болоо та яг одоо итгэж болох гээд байгаа байхгүй юу. Тийм тэгэхээр яг логикийн манипуляц бол аюу хэцүү байхгүй юу. Яалтчгүй ингээд урдаас нь цэвэр логик яриад идэг. Тэгээ харахаар яалтчгүй зүв байгаад идэг. Тийм болохоор тэр хүн одоо тэрэнд бол автчихдаг. Логикийн манипуляц. Гэхдээ бүх хүн одоо бүх манипуляц гэж логиктэй гэсэн үг биш. Яг зарим зүгээр дан эмоушнороо тэгээ логик манипуляцтай явчихдаг байхгүй. Тэгмээ логикийн манипуляцтай яадаг гэхээр ер нь бол ямар ч юм дээр үнэн юм олж болно. Ямар ч юм дээр би одоо хоёртой маргаллаа гэхэд би ямар ч миний буруу байсан ч гэсэн би миний зөв байх талыг гаргаж ирж чадна. Тэгээ хамгийн гол нь тэрийг сайн боловсруулад одоо яг мэтгэлцээнд бэлдэж байгаа юм шиг парламентын мэтгэлцээн бол тийм шүү дээ тий. За альва нэг сэдвийг дэмжиж гин үүсгэж гин гэсэн хоёр юм байгаа шүү дээ. Шийдэл гэдэг гэж ярьдаг тий. Тэнгүүд одоо ингээд дэмжих одоо 3-4 аргумент тэгээ тэрийгэ дэмжих шалтгаанууд тэгээд одоо баримтууд бэлддэг. За үүсгэх бас 3-4 аргумент тэрэндээ дэмжих одоо шалтгаан баримтууд гаргаж ирдэг. Тэгээд яг мэтгэлцхийн өмнө за та энэ талд та одоо дэмжих тал шүү та эсвэл үүсгэх тал шүү гэж шууд шотчдаг. Тэгэхээр тэр хүн одоо нөгөө айл талыг дэмжих эсвэл үүсгэх одоо нөгөө материалтай ирдэг шүү дээ. Тэрэн шиг одоо тэгэхээр ямар ч сэдвийг дэмжиж эсвэл үүсгэж болж байгаа шүү дээ. Ямар ч одоо гаргалгаа гаргаж болдог. Тэнгүүд одоо нөгөө логик сайтай хүмүүс нь тэр талынхаа гаргалгаа гаргачаад нөгөө хүн дээр ирэнгүүд яг нөгөө хүн тийм бэлтгэлгүй байж гинт тийм ороод ирлээ шүү дээ. Тэнгүүд одоо нэрэл одоо тийм юм байна даа гэх. Тэнгүүд гэхдээ хүн бол тэрийг шууд хүлэн зөвшөөрөхгүй гаднаа уурлал өнгөн. Гэхдээ цаана өөрөө гимших байхгүй. Тэгэл яг үндэ нөгөө хүн өөрийн зүгээр манипуляцтай тавьсан байж байгаа байхгүй. Тэгээс хоёр талаар нь бэлтшинж бас альч талаар нь маргасаа одоо тэр өөрхөн бол зүг болгох чадвартай л юм л та тийм логикоор. Тийм тэгэхээр яг хэрүүлийн одоо тал дээр бол яг өөрийнхөө талаас л бэлдэн шүү дээ. Нөгөө талаас бол хэлж ирэхгүй шүү дээ. Эсвэл яг нөгөө талаас бэлдэх юм бол ингэж хэлүүлнэ, ингэж хэлнэ гэж бэлддэг байж болно тий. Тэгэхээр тэр одоо нөгөө түрүүний хэлдэг дээр нь бас нэмж хэлэхэд ингээд
гэр бүлийнх нь харилцаа. Яг хөө тэр хүн чи одоо таны эхнэр шүү дээ. Та эхнэрээ байнга химлээд байх юм бол та хожоод та дардаад хүссэн юм хийлгэж байна. Гэхдээ энэ танд ад жаргал өгөх гэвэл үгүй. Ягаад гэвэл эрэгтэй хүн хүч сорьсон юм дортой. Бүх юмд нь ингээд өөрөө чинь санснаар болсон эхнэртэй та сүлээ татагдхаа болчихно. Тэгээд магадгүй одоо өөр хүн хайж эхэлнэ. Тэгтэл ч одоо хүүхдүүд чи одоо ив сэтгэл зүй эрүүлэмд хохирч эхэлж байгаа байхгүй. Аав ээж нь хэрүүлтэй хоорондоо харилцаагүй ямар нэгэн халамж байхгүй. Хүүхд юу харж өсөн тэрийг одоо том болоо тэр хэв загвараараа одоо дараагийн харилцаанд орно шүү дээ. Тэнгүүд аав ээж нь аав нь яаж одоо эмэгтэй хүнийг харилцахыг харуулахгүй байгаа бол тэр хүүхд тэрийг сурахад илүү бус хүүхдүүдээс илүү бэрхшээлтэй болчихж байгаа байхгүй. За тэгвэл одоо аав ээж нэрэд хэрүүлтэй байгаад байдаг бол за одоо ийм харилцаа хэрүүлтэй байд юм байна гэдэг юм дахиад тэр хүүхдэд ингээд сул тал үсээл байгаа байхгүй. Гэхдээ яг одоо бүр огт эрүүл харилцаатай болох боломжгүй гэсэн үг ш. Илүү зүгээр нэг хохиролтой тий. Илүү давуу тал байж болохоос юм тал дээр илүү бэрхшээлтэй болоод эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр яг урт хугацаанд өөрийнхөө аз жаргал гэр бүлийн харилцааг бодсон ч гэсэн манипуляц бол одоо хэрэггүй хогийн зүйл юм аа гэж хэлмээр. Тэгээ түрүүний тэр нөгөө манипуляцдагч дээр бас нэмж хэлэхэд зарим хүмүүс бүр засрахгүй байж магадгүй. Тэр патологийн манипуляцдагч гэж хүмүүс байна л да. Яг тэр нөө патологийн гэдэг нь болохоор одоо тэг нөө сэтгцийн хувьд асуудалтай байх гэдэг шүү дээ тий. Яг төрөлхийн угаасаа л эмпати байхгүй. Яг тэр талаар ингээд би бол яг бодит амьдрал дээр энэ ийм хүн байдаг гэж бол яг тийм олон хүн бол ингээд яг кейсээр гаргахаар тийм туршлага байхгүй. Энийг бол илүү нөгөө онлайн төвшөнд мэдээ да. Тэгвэл тийм хүмүүс бол ер нь өөрчлөгдөхгүй л гэдэг юм л да. Угаасаа яг нөгөө бусдыг өрөвдөх хайрлах тийм яг жинхэнэ дотоод мэдрэмж байхгүй хүмүүс одоо psychopath гэж одоо хэлдэг шүү дээ тий. Эсвэл одоо өөр одоо Machiavellian гэж хэлдэг те. Никколо Макиавелли нөгөө номон дээр байдаг штэ. За зорилго нь хэрэгслээ цаатахна гэдэг. Тэнгүүл эцсийн эцэд одоо би сайн юм нийтлээ хийж байгаа болохоор ингээд хүн алсан юм аа гэдэг ч юм уу тийм ярьдаг хүмүүс байгаа штэ. Тэнгүүл яг тиймэрхүү үзэл хандлагатай хүмүүс бас аюу их тийм манипуляц аюу хийм юм боддог. Би л өөрийнх нь төлөө л ингэж байгаа юм гэдэг ч юм уу. Гэтэл яг үндэ тэр хүний сонголт одоо чөлөөд ирэх чөлөө гэж юм байхгүй болчих жоох байхгүй. Манипуляцлагдаад байгаа хүний хувьд. Тэгэхээр яг ийм хүмүүс бол айгүй хэцүү гэж байгаа. Тэгээ яг гэхдээ азар ийм хүмүүс бол нэг их биш гэж найдаж байгаа тийм. За тэнгүүд нөгөө талд байгаа одоо хаяа манипуляцддаг одоо ердийн биднээс байна шүү дээ бяднаас байна. Тэнгүүд энэ хүмүүстэр бол яг энийг гаргаад ярилцах хэрэгтэй. Гэхдээ ярилцах бол тийм бас яг шийдлийг бол ер нь олон талаас ингээ маш судалж үзэж байгаа. Гэхдээ яг шийдэл бол яг пан сэтгэл зүйч хийсэн ингээ шийдэглээ гэсэн байхгүй шүү. Ер нь бол амаргүй. Тэгээ яг ярилцлаа гэхэд одоо буцаагаад таны төрөний өөрлөвчөнд дайрдаг. За эсвэл буцаагаад яг таны нөгөө хандлага руу дайрдаг юм байж болно. Одоо төрөний эмоц руу дайрлаа шүү дээ тий. Одоо нөгөө чи ийм эмоцийн хувьд ийм асуудалтай хүн шүү дээ гэдээ яриад байгаа шүү дээ. Тэгхгүйгээр дараа нь эсвэл чи надад итгэхгүйгээр ингэж байгаа юм уу? Гэдэг чи одоо нэг шейм хийж эхэлж шүү дээ тий. Чи надад эргэлзээд байгаа юм уу? Тэгээ чи намайг ингэж одоо шалгахтаа итгэлтэй байна уу гэдэг ч юм уу тий. Би бол чамайг арай өөрхөн гэж бодсон юмсан гэдэг ч юм уу. Чи яг шулуун ярихтаа нэг чинь дандаа ингэж юм манипуляц яваад байгаа байхгүй юу? Тэгэхээр яг энэ бол яг нөө токсик харилцаа гэдэг одоо баг мод юм шиг яриад шүү дээ. Дуу муун дээр ингээл бид хоёр харилцаа угаасаа токсик гэл тэнгүүд нөө өсвөр насны хүүхдэд тий. Миний токсик харилцаа гэл тий. Бараг тэр нэг гоё юм шиг хүлээгээд. Тий, окей. Энэ бол тренд биш дээ. Та зүгээр яг ирээдүйн одоо өөрийнхөө сэтгэл зүйн эрүүл мэндтэй цаашдаа харилцаануудынхаа хэв загварыг сөөрүүлж гин гэсэн. Хэрвээ тийм токсик юм татагдж байгаа бол тэгэд маш олон токсик юмны үр чинь өөрөө манипуляцаас харж байгаа байхгүй. Одоо саний дээр ингээл би чамайг арай өөр хүн гэж бодсон ингээд тэгдэг чинь ингээд шулах үг хэлчихэж байгаа юм шиг боловч яг үндэ зүгээр л манипуляц хийж байгаа байхгүй. Яг юуг нь өөр гэж бодсон юм. Яг юу хүсэж тэгж хэлсэн. Тэгэхээр яг үндэ яг шууд шулууган цаад мессеж нь бол би чамд урам угарч ийн гэсэн мессеж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт яг шууд урам угарч ийн гэсэн мессеж байхын оронд би чамд арай өөр хүн гэж бодсон гэдэг чинь чамайг одоо нэг юм найдлага бас жоохон үлдсэн байгаа шүү гэсэн юм байнгут нөгөө хүн тэр найдлагыг даруулах гэдэг авчиж байгаа гэдэг ч юм уу те манипуляц нэрээр орчвол тэгэхээр яг эдгээр чинь өөрөө токсик харилцааны өрнүүд байгаа байхгүй. Тэгээд бидний үзэж байгаа хүүхэлтэй кино мэнэ солонгос кинон дэр яагаад ч юм солонгосчууд өөрсдөө бол айгу би солонгосчуудаар айгу бахархдаг л та тийм одоо эрүүл амьдралын хөвшилтэй тэгээд тэр ядуугаас одоо ингэж сайн хөгжсөн тэгээд дэлхийн одоо томоохон одоо соёлын хувьд бол те хоолны соёлоор зөв монголчуудыг гэлтгүү дэлхийг бөмбөгдөж जैन тий. Золоо шоу дээр нэг ярьжсэн шүү дээ нөгөө солонгос довтлохоо гэж нэрлэдэг. Тэгээ соёлоороо одоо ингээд довтлоё гэж шийдсэн дэлхий рүү ганц Монгол руу биш. Тэгмээд одоо K-pop нь яаж юм тий. BTS, Blackpink нь яаж юм. Тэгмээд ийм бахархмаар улсууд. Тэгмээд кинон дээр айгу тийм
алдаатай юмуд харуулдаг. Тэр одоо яг яагаад гэдгийг би мэдэхгүй байна. За. Хорлох гэж тэгдэм үү эсвэл өөртөө тэрийг үнэхээр тийм гэж боддсон юм уу? Өөртөө ингээд айгүй тийм мэдлэг хүндлэх ёс сайтай болсод ч тийм. Зүгээр ингээд ууланд хайкинг хийж явах танихгүй хүмүүс ингээд мэдлж зүрээд байдаг ч юм уу тийм. Айгүй тийм мэдлэг хүндлэх ёс сайтай болсод. Тэнгүүд кинон дээр болохоор нэг тийм эмоцгүй нэг тийм тоомжиргүй хүнийг айгүй дөг юм шиг харуулдаг. Яг нэг тийм одоо сэтгэл зүйн асуудалтай хүнийг юм шиг тийм. Тэгэнгүүтээ одоо тийм яг юм манипуляци юмнуудаа айгүй тийм лаг хүчний тоглолт моглолт гэж харуулах айгүй дуртай. Тэнгүүд яг тэр нь бидний угсаа данаа бандурагийн одоо онлыг мэдчихэж байгаа шүү дээ тийм. Бид нэр одоо нийгмээс суралцсан л тийм. Бүх юмыг эвг харж өснө тэрийгээ сурдаг. Нэг өрөөнд ингээд нэг ах ингээд тоглоом зодоод байвал араас нь орсон хүүхд тэрийг харж байгаад орсон хүүхдүүд тоглоомыг зодоод байдаг. Нэг тоглоомыг эрхлүүлээд байгаа хүнийг харж байгаад орсон хүмүүс тэр тоглоомыг эрхлүүлээд байдаг. Одоо инхрийлээд байдаг тийм. Тэнгүүд бид нарт тийм харуулдаг байгаа байхгүй яагаад ч юм. Тэгээ манипуляц бол угаасаа л окей. Тэгээ угаасаа энэ бол гоё те кул гэж харуулдаг байгаа байхгүй. Тэгээ тэрийг яг учраа олоогүй байгаа нөгөө өсвөр насны ирээдүйн потенциалууд маань шүү дээ. Одоо Монголын ирээдүйн маань. Тэнгүүд яг бидний монголчууд ийм амархан болчиход байгаа байхгүй. Нэг киногаар ч юм уу ингээл тэнэг байдал руу оруулцдаг. Тэгээ ингээд айгүй токсик харилцаа руу оруулцдаг. Тэгэл мэдээж кино өдрө харж байгаа хүмүүс ч одоо тэгэл сурж л өссөн шүү дээ тий. Харин тэгэхээр сурахгүй л энэ да. Одоо ингэж бодоод байхгүй. Бүр яг сэтгэл зүй гэдэг одоо боловсрал гэдэг бол 10 жилд заагдах хэрэгтэй. Ягаад одоо хизээж ашиглахгүй химийн одоо тэр тэр чиглэлээр явахгүй л бол одоо бид нэр ингээл хашаандаа ингээл химийн элементүүд холиод суудаг шүү дээ. Гэртээ одоо ингээл тэ ангарч болдгийг гэхгүй шүү. Тийм сурдаг хэрнээ ягаад сэтгэл зүйн боловсролыг өгөхгүй гэх тийм. Энэ бол бас л асуудалтай зүйл байгаа байхгүй. Яг үндэ бол тэр химийн томьёоноос нь илүү сэтгэл зүйн тэр боловсрал чинь бидний насан турштай амьдралд хэрэгэлдэг. Насан туршийн боловсрал шүү дээ тий. Бүх хүн сэтгэл зүй байгаа байхгүй тий. Сайкопатд хүртэл сэтгэл зүйтэй байгаа. Тэгэхээр чинь энэ боловсралыг бол олох хэрэгтэй. Бие махбодын эрүүл мэндээс гадна сэтгэл зүйн эрүүл мэнд ч одоо хүний амьдралын хамгийн чухал зүйл яг бие махбодын эрүүл мэндтэй яг энэ тэнцвэ. Тэр бол салшгүй холбоотой шүү дээ. Сэтгэл муудахаар бие мууддаг, бие муудахаар угаасаа сэтгэл хямран тий. Тэгэхээр чинь энэ бол яалтч холбоотой. За өөр манипуляцийн аргуудын талаар хэлбэрүүд яаж илэрж байна? Та хоёр нь анзаардаг уу? За normalize хийн гэж байдаг. Энэ яадаг гэхээр нөгөө одоо нөгөө дахиад нөгөө өөртөө үнэлэх үнэлэмжийг унгааж идэг. За тэгтээ одоо гинт цочмог байдлаар биш. Чи бол дорой амтан гэж шууд хэлэхгүй. Энэ анх үргэж байгаа та. Эсвэл одоо гинт одоо шууд хүчирхийлэл хийдэггүй. Баг багаар хийдэг. За тэгтээ баг багаар хийхдээ яадаг вэ гэхээр normalize буюу дасгах зүйл юм. Одоо хэвийн байдаг юм шиг тэр зүйлийг энийг ингэчээч дурака. Тэгэхээр ингээд одоо дурак гэдэг үг бол одоо хэвийн болчлаа шүү дээ. Тэнгүүд дараагийн удаа дурака гэдэг үгэн дээр тэр хүн эмзэглэж өөрийгөө хамгаалахгүй байхгүй. Ингээд яваад хахаар. За энэ бол одоо маш хэлбэг байдаг. За яг хөө энэ бол нөгөө бүдүүлэг байдалтай бас холбоотой л да. Бүдүүлэг байдлаар бол ингээд өөрийн мэдлэгөө бүдүүлэг байдлаараа одоо нөгөөдгийг хараад явсараад тийм байдалд хүрчихэж байгаа. Тэгээ сүултээ малаа тэнгээ гэдэг үг бол угаасаа л ингээд аваад сурцсан үг болчихж байгаа. Толгоон молгоо эргэтэй ч үнэн толгоон молгоор нэг хамаагүй зөхөж мөгтөг болчихдог юм шүү сүүл рүүгээ. Эргэтэйчүүд үү? Эргэтэйчүүдийнхаа толгоор. Эргэтэйчүүдийнхаа нэг тиймэрхүү. Харин тийм. Тэгэл яг нөгөө анхнаасаа дээр нөгөө би ярьсантэй нөгөө хуулийн фирмийнхэн ингээд нөгөө юу яж байгаа вэ? Club House дээр нэг юм уулзалт зохион байгуулад тэгээ нэг эрэгтэй хүн бэлгийн дамд эрэгтэй хүн хүчирхийлэлд өртөж гинөө гэдэг яриа хийсэн. Тэгээ яг манайхан болохоор ер нь хүмүүс бол боддог штэ. Хүчирхийлэхээр одоо ихнэр нь ингээд нөхөр нь ингээд ихнэрээ зодож байгаа нэг тийм дүр зураг байгаад байгаа штэ. Гэр бүлийн хүчирхийлэхээр тэгвэл одоо хүчирхийлэл чинь бас олон төрөл байгаа байхгүй тий. Оюун санааны, за emotional буюу одоо сэтгэл хөдлөлийн хувьд, за санхүүгийн хувьд гэдэг ч юм уу. Тэгмэд яг хуулийн фирмийнхэн дээр одоо айгаа тийм кейсүүд үйлчлүүлэгчдийн кейс болохоор ихэвчлэн санхүүгийн хүчирхийлэлтэй холбоотой байдаг гинэ. Тэнгүүд эрэгтэй хүмүүс ингээд одоо одоохондоо бидний насанд төрөл мэдгүй байх л та. Тэнгүүд ингээд 30 40 гараад ирэнгүүд ихнэр нь ингээд зүгээр картыг барьсан, дансыг атгацсан байдаг. Цалин тэр ихнэр лөө нордог. Шууд латмадар орсон. Тийм. Тэгээд өөрт нь унааны мөнгө өгдөг гэж байгаа. Тэгээ өөрийнхөө цалингаас унааны мөнгө л авдаг гэж боддог. Тэнгүүд одоо энэ чинь яг анх үерхтэй тэгэл за би чамаг одоо ингээд дарлаад ивч аав шүү гэж хэлээгүй шүү дээ. Гэхдээ ямар нэгэн байдлаар манипуляцж явсараад тэр төвшөнд хүрсэн байгаа байхгүй юу? Баг багаар нормалайз хийж явсараад. Удаан хугацааны туршид олон жилийн туршид дасгаж баг багаар явсаар агаад тий. Тэгтээ бас тэгээд зөвхөн нөгөө нэг санхүүгийн карт март кейс илүү бас бусад зүйлүүдтэй нэг дасгаж баг багаар явсаар агаад одоо сэтгцийн байдалтай тийм бас хүрдэ штэ тий. Тийм штэ тэр одоо ингээл дууга хураана гэдэг чинь жинхэнэ abuse ахгүй юу? Emotional abuse. Ер нь manipulation гэдэг чинь өөрөө emotional abuse ахгүй юу? Тэгэхээр
зүгээр ердийн харилцаа байгаад байгаа. За тэр хүний дуугаа ураах хэрэг нь бол өөрийнх нь ирэх гэж тэнэгтэж болох юм. Гэхдээ хамт амьдарч байгаа хүмүүс шүү дээ. Тэгээ хамт амьдарч байгаа хосуудын нэг нь дуугаа ураагаад амьдраад байвал тэр чинь ганцаар амьдарч байгаас ямар ялгаа байх вэ? Тэгвэл мэдээж тэр харилцаагаа одоо тэр чинь дундын нэг юм байгуулад байна шүү дээ. Одоо гэр бүл одоо ирээдүйн хүүхдүүд аз жаргал тий. Тэнгүүд нэг нь ингээд дуугаа ураачаад идэг. Энэ одоо дуугаа ураачих үедээ гээл ингээд бууж өгөөд идэг. Тэнгүүд яг үндэ тэр хүний одоо атханд ороод байгаа байхгүй юу? Тэгээс нөгөө анханасаа ингээ харилцааныхаа хил хязгаарыг тогтоож өгөх хэрэгтэй юм шиг надад санагдаж байна. Тэгэхгүй бас нөгөө эхнэр нөхөр үерч байгаа одоо найз залуу охин байсан ч гэсэн бас нөгөө юу гэдэг хитрхи яг биенийхээ одоо хувийн орон зай руу тийм халдсан одоо хитрхи амар үерхээгүй мэж штэ нөгөө уцны код мод ч юм уу те одоо яг тийм хувийн зүйлсүүдийг ингээ яг өөрөө яг тэр хүний гарт нь ингэж өгчөөд тэгээд тэр чинь бас яг манипуляцлагдах бас нэг шалтгаан болж өгч байгаа байхгүй яг тэр хүний эрхэнд нь байх. Яг энэ дэр бол гэхдээ нөө юу юм лээ. Зарим хүмүүс болохоор яг энийг хувийн орон зайд халдах гэж үздэг. Зарим хүмүүс болохоор энэ байх ёстой зүйл гэж үздэг юм бэл. Тэгээ энэ бол яг хоорондынх нь л охироо байхгүй. Замын цагт зам дээр нөгөө нэг сайн наашаа ирж байгаа такси ингээд яг хөргөлдөж байгаа гэсэн замын цаг дээр за асуудал байл цагтад удаж эсвэл хоорондоо зогсчихтай хурдан зам төгжрээд байна гэж байгаа байхгүй. Тэгмээ тэр хоёрт хооронд нь хэрвээ асуудал байхгүй бол тэр чинь бус хүмүүсийн асуудал биш байхгүй. Тэгэхээр яг хөө зарим кейсүүд дээр би бол яг өнөөдөр одоо утасны пассворд солилцсон гэдэг бол байж болшгүй зүйл гэж боддог байсан. Гэхдээ яг нөө үйлчлэгчдийн зарим кейс төр ч юм ингээ харахаар хоорондоо угаасаа нуухан байхгүй болохоор би ингээ өгчт юм уу? Итгэлтэй болохоор тэрэндээ ингээд нэг асуудалгүй ерөөсөө тэрэндээ ингээ төвөгшөөдгөө тийм асуудал байд юм бэлээ. Тэгэхээр яг тэр өөртөө тийм байвал тэр тэд нар бол зүгээр байхгүй. Харин яг хүсэг багт нүний пассвортыг авчихсан. Тэгээд тийхгүй хайртай юм болов гэлдэг ч юм уу тийм байдал чинь бас манипуляц хийж байгаа. Одоо ингээд за яг бидний одоо энэ юунд сайн мэддэхгүй юм байна. Гэхдээ ер нь бол өмнө ч тийм байсан гэж байгаа. 10 жилд ч гэсэн бид нарт яг хэлж өгдөг байсан байхгүй эрүүл мэндийн багш нар. За найз охиноо одоо та нар хайртай юм бол унд гэж тийм байж болохгүй шүү. Найз залууч нь тэгж хэлэх юм бол хайртай гэдэг нь нотлох албагүй шүү та нар гэж хэлдэг байсан. Тэр бол гэхдээ яг байдаг кейс байгаад байгаа байхгүй. Охтуудыг хайртай юм бол унтчих гэдэг чинь бас дахиад ингээд манипуляц болчихж байгаа байхгүй. Хайртай гэдгийг нотлохын тулд надтай унд. Яг үндэ логикоор бодох юм бол чамтай унтахгүйгээр хайртай байж болно шүү дээ. Ягаад гэвэл тэр чинь жоох хүүхэд чамтай унтах албагүй шүү дээ. Тэгмүүд яг тийм байдлаар манипуляц хийгээд хайртай юм бол надтай унд те. Нэр хүндтэй л нэр төрийн баталгаатай юм бол мобик комент угаарыг аваа гэж байгаа юм шиг тийм юмнууд яриад байгаа байхгүй. Тэр жоох хүүхдүүд бас нөө чи найс юм бол ингэчрээд бас тиймрүүд кейсүүд бас ээдэн шүү дээ те. Бас амар жижиг юм одоо бидний амьдрал нэг 90 тойронд амар жижиг сажиг зүйлээр бас тэр амар харагддаг байсан байхгүй юу. Тийм тэгэл нөө чи тэгж чадахгүй мó гэдэг. Үе тэнгийн дарамтч яг манипуляцтай явж байгаа байхгүй. Тийм бас нөө манипуляц ч бас заавал нөө сэтгэл санааны сэтгэл хөдлөлийн хүчирхийлэлтээс ингээ хамт явдаг. Тий. Тийм ер нь бол сэтгэл хөдлөлийн хүчирхийлэл гэдэг бол ямар ч хүчирхийлэлтэй хамт явдаг байхгүй. Одоо нөгөө бие махбодын хүчирхийлэл санхүүгийн хүчирхийлэл хоёр хамтдаа байхгүй ч болно шүү дээ тусдаас. Гэтэ энэ нэрээ аль нь ч байсан сэтгэл хөдлөлийн хүчирхийлэл хамт явах байхгүй. Сэтгэл хөдлөлийн үед хэцүү байдалд орно гэсэн үг. Тэгээд таны ер нь бол эргэн тойронд ч юм уу одоо танд илүү ойрын нэг тийм манипуляцийн жишээ вэ нэ танд өөртөө зохиолж исэн ч юм уу? Яг хөө тэр нөгөө уйлж муйлж аргадуулдаг нэг тийм юу байсан. Гэхдээ анхандаа бол яг хөө тэгээд тэрийг бол нэг тийм одоо асуудал гэж харахгүй шүү дээ. Эмэгтэй хүн уйлал би одоо өөрөө буруутай юм чинь гэж бодсон шүү дээ. Тэнгүүд сүултээ арай нэг тийм даварцсан юм дээр уйлал тий. Тэнгүүд за яг хөө эмзэг юм байгаа гэж бодоод за тэгэл аргадаад байдаг. Тэнгүүд сүултээ бүр яг ингэ нэг юм цаанаас хорон санаа яваад байгаа байхгүй тий. Тэгээд тэр бол яг нэг удаагүй харилцаа л да. Тэр ихтэй та яаж шийдэлт өргсөн бэ? Ер нь манипуляц гэдгийг нь мэдчихсэн үү? Гэхдээ ер нь бол яг нэг тийм атгах санаа нь юугаас мэдрэгдэж байгаа байхгүй цаанаас тий. Тэгээд яг логик нэг тийм мэдрэмж хоёр чинь байнга зөрчилдөж штэ. Тэнгүүд анхандаа бол тэгэл яг цаанаа бол ер нь анханасаа л мэдэрчил байсан л байгаа юм л та. Гэхдээ яг нэг логикоор бодоол те за одоо ингээ аргатчихъя гэдэг чинь нэг тийм болол. Тэнгүүд яг шиг цаад атгах санаа нь л угаасаа тэгэл нэг тарагдаж байгаа юм чинь. Ер нь яг нэг тийм бүтэхгүй харилцаатай бол одоо бүтэхгүй гэдгийг ойлгох гэж 1 жил 2 жил мэл зурлагддаг л дээ. Яг нэг 2-7 хоног байхад л хангалттай надад бол. Вау. Бас гоё сурмаар л юм байна тий. Яг зурлахгүй байх. Тэр нь манипуляцийг ер нь бол ингээл яг саад яриад хаа сонсоод хаад ил үржлээлээвэл бас амар хортой би биний сэтгэл санаанд амар хортойгоор нөлөөлөл тэр харилцааг нь бол эцсийн шийдэлт нь бол
одоо итгэхгүй ч юм эсвэл бүр үгүй л болох юм байна шүү дээ. Ер нь бол тий. Тийм, ер нь хортой байхгүй тий. Тэгээ тэр хүн чинь өөрөө хамгийн гол нь нөгөө дээрлэх хилттэй адилхан байхгүй. Ингэдэг гэж байгаа. Дээрлэгч хүүхдүүд айгуу тийм муу амьдэрдэг гэж байгаа байхгүй. Муу амьдэрдэг гэдэг нь болохоор ер нь амжилтгүй одоо хамт олонтой байх чадваргүй гэж байгаа. Ягаад тэгэхээр нөгөө өөрт нь гэр оронд нь ч юм ямар нэгэн таагүй зүйл болсон бол тэр хүүхд дээрлэхэлтийн тийм таагүй мэдрэмж дээрж байгаа шүү дээ. Тэгэд хүүхд дээрлэхэнгүүтээ тэндээсээ таашаал авчиж байгаа. Хэсэг зургийн тайвширл. Тэнгүүтээ эндээс сүлдээ дондож байгаа. Дээрлэхэлээд. За хүчээр юм шийдэж сурж штэ. Тэнгүүд хамт олон дээр гараад илүү боловсон тийм одоо хүрээлэлд оронгуудаа юу ч шийдэж чадахгүй. Нөгөө хүн дээрлэх гэж оролдоод байдаг. Тэнгүүд одоо насанд хүрсэн тийм өөргөө хамгаалж чадвартай хүмүүс гэж дээрлүүлээд байхгүй штэ. Тэнгүүд хинж биш болж таарад тэгээд ингээ харилцаанаас сүлдээ айдаг болоод тэгээд тийм азг амьдрал амьдарч байгаа байхгүй. Тэрэн шиг манипуляц ч өөрөө бас яг тийм дээрлэхэлтийн шинжтэй байна штэ тийм. Нөгөө үнэ дарангуулж байгаа. Тэнгүүд яг үндэ бас яг жинхэнэ яг бодит үннээс одоо цухтаагаад яваад байгаа байхгүй. Та бусад хүмүүсээс ингээ шийдэл хайгаад бусад хүмүүсээр ингээ юм хэлэх гээд байгаа цагт нөгөө бид манай подкастын өрөө үг шиг те байнгын шилдэг үг шиг гаднаас одоо тэр хүслээ хайгаад байгаа үед та зүүдлээл хий зүүдэндээ сэрүүн зүүдэндээ одоо манарч явнаа л гэсэн үг. Яг харин өөрийнхөө үннийг олоод өөрийгөө таниад явж байгаа тагт та хинтээ одоо таны хяналтанд хин нэг юм биш байсан ч гэсэн та жаргалтай байж чадах байхгүй. Угаасаа тэгээ харилцаа гэдэг чинь нөгөө хоёр хүний харилцаа ойлголцол яг сайн сайхны төлөө явах хэрэгтэй шүү дээ. Угаасаа явж байгаа. Гэтэл яг манипуляцтай харилцаа болохоор зөвхөн яг нэг хүний л эрх ашиг, эрх мэдлийг сайн сайхны төлөө явж байгаа учраас болох хэрэгтэй яа. Болсон дээрээ. Тэгээ яг нөгөө урт хугацаагаар харахаар ер нь л айгаа хортол хөрөнгө оруулалт болж тараад байгаа юм да. Цаг гэдэг чинь аимшигтэй том хөрөнгө шүү дээ тий. Одоо сая доллартай хүний хувьд бол цаг бол бүр илүү мөнгөөр үнэлэх юм бол бүр илүү үнэлэх. Яг одоо нөгөө ердийн нөгөө дундаж одоо төвчөндө бид амьдарч байгаа бид нар болохоор яг нөгөө цалингаар үнэлж штэ тэ цаг хөтөлмөрөө. Тэнгүүд одоо бүр их хөрөнгөтэй хүн бол одоо сая тэрбум доллартай хүн бол цаг ямар үнэтэй зүйл вэ гэдгийг ойлгож байгаа байхгүй. Тэгэхээр бол үнэлэшгүй байгаад штэ тэ. Тэгээс нөгөө бидний чинь хувьд нөгөө бидний яг өөртөө итгэх байдал, итгэл үнэмшил чинь бидний яг хамгийн одоо чухал зүйл болчихсон зүйл штэ тэ. Тэр бас манипуляц хийж байгаа хүмүүс яг тэр тухайн хүний хамгийн том үнэт зүйл дээр нь үнд эрдэн дээр нас тэгж бас тэгж болохгүй л тээ. Тийм тийм одоо зөвөр бодъё л доо. Яг ингээ анх ингээд харлаа манипуляцийн шинж тэмдэг илрээд байлаа. Тэнгүүд харилцаан дээр нөгөө halo effect гэж юм байгаа шүү дээ. Halo effect гэдэг нөгөө halo гэдэг чинь одоо толгойн ард ингээд нөгөө ийм аура шиг нэг юм одоо буддагийн ард байдаг шүү дээ. Эсвэл нөгөө христийн одоо нөгөө дагагчдын ард март ингээд гарцсан байж байдаг шүү дээ. Тэгэнгүүт тэр чин halo effect гэхээр одоо ингээд хүн одоо нэг хүнд ингээд дурлаад тэгээд тийм байж хата ингээд айгуу тийм сайн талууд дээр нь төвлөрчдөг. Одоо тэр гэгээлэг талууд дээр. Тэнгүүтээ сөрөг юмнууд нь харддаг байхгүй. Тэгээд дараа нь ингээд нөгөө attraction татгалцж байгаа байдал нь унаад ирэнгүүт сөрөг юмнууд нь хараад эхэлдэг байхгүй. Тэгчээд яг тэрийгээ бас нөгөө дараа нь өөрчлөгдсөн энэ төр гэж ойлгох талтай. Тэр дараа нь өөрчлөгдсөн гэдэг төр бол нэг хүн буруутай гэж бол байдгүй л дээ. Тэнгүүд энэ бол яг нөгөө анх цаг хугацаанд нөгөө төрний яриад байгаа хөрөнгө оруулалтаа яг буруу юмд хийх шалтгаан болчихж байгаа байхгүй. За энэ ийм учраас энэ бүтэхгүй байна. Энэ дээр нь ярилцаа засах гэж үзье гэд. Засах гэж оролдоод тэр хүн бүтэхгүй болвол эртхэн зүгээр окей би эндээс хөрөнгө татлаа. Тэгээ би энэ бизнесээс гарлаа. Гэдэг чамайг хаслаа гэдэг шиг. Тэгэхээр тэгж цагаа өөрийнхөө амьдралыг хэмнэх хэрэгтэй. Тэгэхгүй л тэгэл нөгөө хүн чинь үнэхээр яг чамайг гэсэн сэтгэл байхгүй те. Зөвхөн өөрийнхөө л эрх ашиг боддог, чамайг зөвхөн ашиглах дээр төвлөрж байгаа юмнууд анзаарагдаад байгаад тэгээ тэрэн дээр ингээд цаашаа яваад тагцсан улам одоо нэг мэдгэл тамийн тогоо шиг тийм амар өөртөө. Тэгээд энэ сэтгэл зүйн зөвөрүүд чинь ихэнх нь гинт мэдрэхдэггүй шүү дээ. Багаар явсаар гад гинт тийм болсон байдаг те. Тэгэхээр ер нь бол анхнаасаа л тэрийг ер нь ярилцах хэрэгтэй. Тэгээд зөвшөлдөх хэрэгтэй. Тэгээд энэ дээр ийм байна, чиний наадах чи юм байна гэд. Тэгээд яг нь тэгэл дахиад хэлэхэд нөгөө хүн чинь угаас амар эготой шүү дээ. Яаж ч гэсэн өөрийгөө зөв гэж боддог байхгүй. Одоо нөгөө амар гимт хэрэгтнүүдийн ингээл өгөхийн өмнө хэцийн үгүүд мөгөө дандаа ингээд би бол нийгэмдээ тустай юм bijсэн би бол сайн bijсэн ингэжсэн тэгжсэн гэж боддог цаа. Тэгээд ер нь маргаан дээр ч гэсэн та нар яг анзаарах юм бол хүн яалтчгүй буруу юм дээрээ ч гэсэн бурууга хүлээн зөвшөөрөх чадвартай хүмүүс бүр маш ховор. Тэгээд нөгөө талаас харахаар болохоор нөгөө намхан бурхныг нохоод долоон гэж бэмбэр энчингой тохиол дээр гардаг штэ. Тэгэнгүүт яг амтналаг зүүн гардаг байхгүй. Хоёр хүн маргалдчихлаа. Нэг нь ингээд жоохон буулт хийгээд өгчөнгөө нөгөөх нь улам одроод байдаг байхгүй. Тийм болохоор нөгөө хүмүүс бурууга хүлээн зөвшөөрөхөд бүр л хэцүү. Тэгэхээр нөгөө намхан даруу байх тусмаа л нөгөө хүмүүс давраад идэг болохоор бас ингээд хүмүүс бас тэрэнд нь тааруулж одоо бурууга хүлээн зөвшөөрөхгүй дайрах ч юм уу тийм байдал үүссэн байгаа байхгүй.
Тэгэхээр тэрийг бас шууд яриад ингээд хүлэн зөвшөөрүүлэхэд аюу хэцүү. Тэгээ бүр ингээд яг яриад хахад чинь урдаас чинь буцаж манипуляц хийгээ буцаж дайраад тий байгаа бол одоо харилцааг шийдэх одоо боломжгүй болчиход байна шүү дээ. Тэгэхээр аль болох яг тэрийг хэлэхийн тулд өөрийнх нь эгогоос холдуулж хэлэх хэрэгтэй гэсэн. Одоо би Янчкагийн нэг манипуляцдаг одоо Янчка зөндөө юм байдаг л да. Янчкагийн нэг одоо ямиг нь би хэлэхийн тулд Янчка чи ийм хүн юм байна. Энд чинь болохгүй байна. Надхаа чи өөрчлөгдөөч гэж хэлэх юм бол Янчка урдас дүрсхийн заяа. Тэгэд идэг байхгүй Янчка. Гинүгэн дэшээ. Тэгэнгүүт энэ үйлдэл чинь ингэчлээ. Одоо эгогоос нь холно шүү дээ. Эго нь болохоор Янчка шүү дээ. Тэгэнгүүт энэ үйлдэл чинь ингэчлээ. Чи өмнө ингэжсэн шүү дээ. Тэр шиг ингэж болох уу? Одоо эн чинь бол болж эн чинь болохгүй байна гэд хэлэх юм бол арай учиртай хүлээж байгаа. Тийм. Нөгөө хүн рүүгөө биш үйлдэл рүү чиглэж хэлвэл нөгөө хүн чаа. Эго нь баг өвдөх нь шүү дээ. Эго нь өвдсөн бол нөгөө ичсэн хүн ална гэдэг шиг тийм. Бахан зүүр үг л хэлээ. Тэгээ ер нь одоо хоёрын байдлаар бодлоор бас тэгээ өөр шийдлүүд юу гэж болох вэ? За би одоо ингээд хүнтэй хэрэгчлээ. За би ингээд одоо манипуляцдаг гэдэг найз өхөд болчлаа. Тэгээ хоёрт хэллээ. Хоёр надад ямар байдлаар зөвлөх үү? Тэгээ нөх хүн рүү нэшэг үйлдэл рүү л бас хандл гэж хэлэн дээр нь бол. Миний бол яг ганц шийдэл бол тэр л энэ. Шууд босч байгаа л. Ер нь яг ингээд ном уншиж хат ч юм уу тэгээ манипуляцийн тухай. Тэнгүүд ингээд төгсгөлд нь ингээд юм зөвлөгөө мөвлөгнүүд явж идэг. Тэр зөвлөгөөнд бол ер нь айгүй хүч султай л харагдчихсан. Тийм учраас бид нар бас нөгөө хэлжсэнтэй өмнө яг ингээд нэг ерөндөг өгөөд пан шийдүүлж чадахгүй шүү. Гэтэ миний хувьд бол хамгийн чухал яг энэ тал дээр авч болох зүйл бол мэдэх байхгүй. Яаж явагдаад байгаа, хизээ илрээд байгаа, хинээс илрээд байгаа гэдгийг мэдж байгаа хүн бол арай өөр байхгүй. Мэдэхгүй байгаа учраас л хамгийн ихээр хохирж байгаа. Ер нь бол одоо гудан дээр булан эргээд нэг дээрэмчин байгаа гэвэл тэр боломгоор явахгүй шүү дээ. Тэрний шиг яг мэдчих юм бол тийм харин мэдэхгүй бол яваад орчих юм бол дээрэмдүүлчихэж байгаа байхгүй. Тэрний шиг. Тэгээ мэдээд орчих юм бол за би ийм ингээд тэр нөгөө юм надад ингэж манипуляц хийх юм бэ шүү гэд мэдээд орчих юм бол ядаж одоо тэрнээс нараа тойроо цухтаагаас ч юм уу тиймэрхүү байдлаар гараад ирэх зүйлтэй тий. Тэгээ нөгөө эн чинь оюун санааны сэтгэл хөдлөлийн хүчирхийлэл гэж тооцож байгаа учраас одоо нөгөө хүчирхийллийн тийм одоо байгууллагуудтай хандаарай гэсэн зөвлөгөөнүүд яг номнууд дээр яваад байгаа байхгүй. Тэгээ манад ч одоо нөгөө бие махбодын хүчирхийллийг ч одоо яг ингээд хүчирхийлсэн үнийн ингээд тоноол нэг сургалтанд суулгасан гэж буцаагаар тавьчихдаг ч юм уу тий. Яалтч бас нөгөө нэг хамгаалах байр маягаар хамгаалж байгаа нь үнэн л дээ. Тэгэхээр яг оюун санааны хохирол мөхөрлөг бол нэг тооцож одоо авч хилцэхгүй байгаад байгаа шүү дээ. Тийм байхад бол одоо энэ оюун санаагаар хүчирхийлэл байна. Энэ намайг манипуляцтай байна гэж. Тэгэхээр яг энэ тал дээр яг мэрэгшсэнтэй яг ийм одоо хортой харилцаан дээр мэрэгшсэн сэтгэл зүйчдэр за эсвэл одоо тийм одоо талаар одоо унших ном боловсролыг өөрөө эзэмших. За өнөөдрийн бас одоо бүтэн сонссон бол энэ ойлголтууд чинь бас тодорхой хэмжээнд тослно. Гэх мэтээр ингэж сэргийлж болох нэ. За тэгээ бидний зүгээс бол та нарыг одоо над харилцаагаа дуусга тэгээ эсвэл нийл гэж хэлэх бол ямар ч ирэх байхгүй. Эцсийн шийдрийг зөвхөн таал гаргана. Бид нар бол одоо тэр тийм одоо таны ер нь ямар ч сэтгэл зүйч мундаг үнээр дэлхийн зөв сэтгэл зүйч байлаа ч гэсэн хүнийг сал нийл гэж шууд хэлчихгүй шүү дээ. Угсаал хүнд одоо морь байлаа гэхэд одоо чөдөрлцөн бол морь доороо давхайлаа тий. Тэр шиг сэтгэл зүйн тийм асуудлууд чинь яг чөдөрлцөн хүнийг ингэж хөгжүүлдэг байхгүй. Тэгэхээр яг сэтгэл зүйч хүн бол яг тэр асуудлууд дээр нь ажиллаад тайлаад өгчнө. Тэнгүүд тэр морь одоо яг ямар талаараа хаашаа тавих вэ гэдэг нь өөрийнх нь дур байхгүй. Сонголт өөрсдийнх нь гарт байна. Тийм. Тэгэхээр ер нь бол бидний зүгээс яг асуудлуудыг хэлж өгнө. Эцсийн шийдвэр одоо үргэлж таних болно. Тэгэхээр яг одоо ер нь яг нэг юм хүнээс юун даах дуртай хүмүүс байдаг л да. Өөртөө итгэлгүй байгаа юм дээрээ яг нэг хүн нэг жоохон чиглүүлсэн юм ярьчихвал тэр тэгсэн болохоор би тэгж байгаа гэдэг ч юм уу те. Тэгэхээр тийм бодол байх хэрэггүй. Энд дээр бол яг ялангуяа нөгөө харилцаа гэдэг чинь айгүй чухал асуудал шүү дээ. Зүгээр нэг одоо хар талхах уу цагаан талхах уу биш шүү дээ. Тэгэхээр яг энэ дээр бол танд ч одоо үлдэцтэй эерэг зөрөг. Нөгөө өндөөч үлдэх юмтай тийм болохоор яг ингээд бодолцох хэрэгтэй. Маш болгоомжтой шийдвэр гаргах хэрэгтэй. Нухацтайгаар те. За хоёрт өөр манипуляцийн тал дээр ярих юм байна уу? Шийдлийн тал дээр ч юм уу? Ер нь байхгүй тий. Өөр хэлбэрүүд мэдгүй ер нь. Байхгүй бол ингээд энэ дугаарыг дуусгах уу? За тэгэхээр манай хоёрын бас бүх мэдж байгаа юм дууссан байна. Мэдж байгаа юм дуусаас гадна нөгөө миний бас бүх мэдж байгаа юм дууссан. Мэдж байгаа юм дуусаас гаднаас нөгөө өөртөө амьдралаар ямар манипуляц хийсэн байна, яаж илэрж ирсэн байна, тэрнээ би өөрөө яг яаж хийсэн байна гэдэг ч юм уу. Тиймэрхүү талаар бодлоо бас амирх байна л да.
Зүгээр өөрөөсөө тийм шүүн тунгаах тийм бодлоод байгаа болохоор тийм үү сонсолтой хуваалцалтай бид нартай. зүгээр бодож. Тэгээ нэг заавал нэг хосын ярилцсан дээр шпиас нэг ихчтэйгээ бас иймэрхүү байдлаар бас гаргадаг. Одоо би одоо жишээлбэл ихчтэйгээ ингээм жоохон муудалцлаа гэхэд хоёулаа битэр хоёулаа дуугаар ачдаг байхгүй. Тэгээ тэр нь бол хэдий ч хугацаагаар үргэлжилж исэн тохиолдлууд байдаг. Урт хугацааны ч богино хугацааны ч. Тэгэхээр битэр би бинд яаж манипуляц хийжсэн бэ? Хоёулаа мэдээж дуугаар болж байгаа гэдэг чинь бас ингээл юу яжсан байхгүй ойлгомжгүй тодорхойгүй тэр ямар шийдэл гаргаж чадахгүй тэр юунаслаад би одоо өөр нэг асуудлаараас болоод муудалцаад илээж удаад манай ч одоо буцаад өөр бүр шал өөр асуудлаар тийжсэн гэж болно шүү дээ. Тэр ямар ч тийм ойлгомжгүй байгаа учраас тийжсэн байна. Тэгээ тэрэн дээр би одоо яаж ингэж би одоо хичээгээд бол арай нэг мэдгэтгэн байгаа шүү дээ. Тэгэхээр яаж энийг залруулж болох вэ яах вэ гэж өнө тиймэрхүү талаар би нэг бодсон. Өгөө. Ихтэй хайртай. Харилцаа таслан зогсоо. Тийм. Бас нөгөө долгонох гэдэг чинь өөрөө бас манипуляц гэж байна шүү. Тэр мэдхүү. Одоо манчлах гэдэг шүү дээ. Угаасаа нөгөө өвгөн нь орчуулахдаа нөгөө ов зайлмих гэж орчуулагдаад байсан юм зү тий. Тэгэхээр ч долгонох гэдэг чинь өөрөө бас яг нөгөө нэг механизмыг би оюутан багтаа ер нь амар сайн олж харсан. Тэр болохоор ер нь ямар ч хүн магтаалд дортой байд юм байна гэдгийг. Яг нэг жоохон үнэмшилгүй байсан ч гэсэн хүн ер нь бол тэрийг хүлээж авах гэдэг. Тэрийг тааруулах гэдэг. Тэгэнгүүт нөгөө одоо нөгөө худлаа төлөгчд мөлөгчд чинь бол яг ингээл нөгөө сайн талуудын бүтэх юм байна гэж талаас нь яриад идэв шүү дээ. Тэгэнгүүт бол яг сэтгэл зүйчд бол тийхгүй л дээ. Угаасаа асуудлуудын илүү онцлог яриад байгаа шүү дээ. Тэгэхээр яг тийм нөлөөгөөр бас хүмүүсийг ингэж ярианд автуулах боломжтой. Долгонох гэдэг чинь өөрөө бас тэр тал руу орчиж шүү дээ. За тэгэнгүүт ер нь бол ийм байт юм билээ. Яг ингээд би яг тэр оюутан багт амар туршдаг гэсэн юм. Хүмүүс ингээ магтаж үзээл ингээл тэгмэд хүмүүс яг яаж хүлээж авах нь гэл. Тэгмэд яг бодитын нүдэ олсон юмыг магтахад бол угаасаа хүн одоо тэр магтаалыг хүлээж авах нь бол ойлгомжтой, энгийн зүйл, эрүүл зүйл. За тэгэнгүүт жоохон ингээ хэтрүүлэхтэй үнэн мөгөөд үннээс нь жоохон хэтрүүлэхтэй өгвөл тэр бол ингээд бүр илүүтэй үр дүнд өрж байгаа байхгүй. Илүү одоо магтаал илүү тэр хүнтэй харилцаа сайжирч байгаа. Тэгээ тэр хүнд бас илүү одоо өөртөө итгэл нэмэгдчихэж байгаа. За тэгээд бүр ингээд ийм хий магтаал байх юм бол яг нөгөө тэрийг айгуу тийм нөгөө юм анхаарал татах хэрэгцээтэй өөрийгөө нотлох гээд идэг хүмүүс л ер нь хүлээж авах гээд ингээд гайхаад бодож суучих юм билээ би тийм билүү. За яг хаа арай нэг тийм манай нэг дүүг ингээд нэг хамаатны нэг ихч ингээд худлаа магтсан л да ер нь яалтчгүй нэг юм. Айгуу манай дүү айгуу мундаг л да. Айгуу ухаантай ер нь бол айгуу хөөрхөх. Тэгсэн чинь ингээд нэг юм арай биш өөр нэг яг нийтийн үзмжийн дагуу арай хөөрхөн байдаг нэг юм дээр нь худлаа магтчихгүй. Тэгсэн чинь арай ч тэмцээ шахаа гэж хэлж байгаа. Тэгвэл яг нэг логик сайн хөгжсөн хүн бол яг тэр тал дээр худлаа яваад байгаа. Тэгээ угаасаа нэг emotional team support одоо сэтгэл санааны дэмжлэг team одоо магтаал авах team хэрэгцээгээр дутаагүй хүн чинь бол угаасаа тэнд дээр л хэрэггүй дээ л гэж байгаа байхгүй. Хотлоо шахаад яах юм бэ гэж байгаа байхгүй. Тэгэхээр яг нөгөө team хүн магтаалтай нүд сохорт юм бэл. Тийм баг. Тийм. Өөрийгөө арай нөгөө өөрөөр үнэлээд яваад хаах л та тий. Тийм. Тэгээ одоо нөгөө олонний танил, олонний нэр алдар хөөдөг тийм карьертэй хүмүүс шүү дээ. Олонний танил болдог. Тийм карьертэй хүмүүс чинь хөвчлэн нөгөө attention whore буюу яг ямар нэгэн байдлаар анхаарлын хэрэгцээ аюу ихтэй хүмүүс гэдэг. Анхаарал татах хэрэгцээтэй. Тэнгүүд яг нөгөө тийм долгонох гэдэг процессыг бол би бүр яг дэрэгдээс нь маш сайн харсан. Яг ингээл одоо нэг нэгэндээ долгонж байгаа байдал бол итгэмээргүүд яг яаж итгэж чадж байгааг юмэр юм итгэдэг. Тэгээд яг ингээд улаан цай ингээд ийм долгоноор хүн чинь ингээд яг цаана яг үндэ бол худлаа байгаа штэ гэсэн тийм юм ойлгомжтой юм биш үү гэд харахаар хүмүүст бол тийм ойлгомжтой биш байдаг. Долгоноод байгаа хүмүүст харин ч бүр ингээд сайн ханддаг. Тэгэхээр долгонох гэдэг чинь өөрөө бас яг ингээд нүдийн сохолж байгаад шууд ингээд ойртож авдаг тийм манипуляц байгаа байхгүй. Тэгэхээр яг хүн болгонд ингээд сайн хандах долгонох хоёрыг бол ялгах хэрэгтэй. Одоо хүн ингээд хүнийг хүндэлж болно. Хүндлэлэндээ одоо ингээд биширч би нэг удаа нэг төгч үлзий Батургатай подкаст хийгээд тэгээд ингээд тэр хүний чинь бүр өөрч заалж бүр өвчнөө юм болж орж явж байгаа шүү дээ. Бид нар чинь бүр шүтдэг. Тэр хүн ирсэн болохоор ингээд бас амар хүндэтгэлтэй харьцаж байгаа шүү. Тэгсэн чинь бас тэн дээр нэг хүн долгонлоо гэж бичсэн байсан. Яг тэр нэг газар авах юм байсан. Гэхдээ яг тэр хүний өнцгөөсөө тэгж харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр яг нэг тийм хүндлэл мөндлөл бол шал өөртэй. Тэгмээд яг тийм хий хоосон долгонорх энэ төр гэж чинь болвол яг хүнийг манипуляц техник хэлбэр болчих юм. Тэр нэг альбан газруудад бас долгонох манипуляц хэмээр харагдаж штий. Тэр одоо арай энгийн чигээр тайлбарлаж хэлвэл одоо даргадаа долгоноод тэр нь мэдээж өөрт нь
Надад хэрэгтэй яа тэгээд одоо би дараалтаа долгионлоо гэхэд дараа маань одоо миний цалин нэмэх байх ч гэдэм юм. Эсвэл надад сайн хандах байх ч гэдэм юм. Эсвэл би албан байгуулах дээр нэр хүндтэй болох байх ч гэдэм юм. Яг тиймэрхүү байдлаар яг өөрт нь хэрэгтэй, илүү өөрт нь хэрэгтэй болохоор долгионж байгаа гэж бас ойлгож болно нэстэ тий. Тийм шүү дээ. Угаасаа өөрт нь хэрэгтэй болохоор намайг манипуляцаад байгаа байхгүй. Бодролахтай ойлгоно та. Яаж байгаа би тийм мөнгө тийм. Долгонгол халаа шүү. Дараагийн дугаар дээрээс үнцэн хөтлөгч нарын хишиг бодрол 2 хүрч байна. Би төлхнөр хүмүүс дургүй шүү. Шар ус босоод идэв. Хайдаг шиг. За тэгээд янчкад ярих юм байна уу? За тэг өөрч нэг яриад байгаа юм байна та. Тэгээд ерөнхийдөө л хамарчлаа гэж үзэж байна. Тийм. Тэгээ манай сонсогчдод бас хэрэгтэй дугаар болсон байх гэж найдаж байна. Тэгээд бас нэг таатай мэдээ зуулгахад Дидиш ТV гэж байдаг. Дидиш ТV-гээс гаргаж байгаа. ийм одоо нөгөө нэг ашигын бус нэг сувг нэгдэж байгаа юм билээ. Тэр нь болохоор одоо ер нь бол одоо манай подкастыг бол ингээ уцаараа сонсож байгаа, компьютероор сонсож байгаа хүмүүс байгаа шүү дээ. iPad-аар ч юм. Тэгэнгүүт одоо нөгөө энэ бол угаасаа худлаа биш үнэн шүү дээ. Угаасаа Улаанбаатар хотод ч гэсэн ингээд подкаст сонсох боломжгүй хүүхдүүд байгаа, залуучууд байгаа. Тэгэнгүүт тэр хүмүүст илүү чиглэсэн тийм сувг нээж байгаа юм билээ. Тэгээ тэр нь болохоор ингээд Идригийн подкаст ямар подкаст гэлээ нэгдсэн байгаа гэж сонссон. Тэгэхээр тэр одоо сувгтаас манай сэтгэл зүйч подкаст нэгдсэн. Тэгээд одоо зурагтаар гардаг болно. За тэгээд ер нь бол тийм хүмүүс байдгийг бол би мэднэ. Над руу бол ингээд ахаа ингээд надад туслаач ингээд ингэсэн амар урт юм бичээ дахиж энэ рүү битээ харуу бичээрээ би ингэж арай гэж уцааваад ингэж бичиж байгаа шүү гэж бичсэн тийм юм байдаг. Тэгээд би дараа бичихээр та над руу хариу бичээд өгөөрэй гэдэг ч юм уу тэгээд гэж сэтгэл зүйн зөвлөгөө авах нь битэл ингэж уц төр авах боломжтой тийм хүмүүс байгаа. Тэгэхээр яг ингэж энэ подкастыг тийшээ хүргэж гинэ гэдэг бол бүр маш том буян гэсэн үг. Энэ бол маш сайн үйл. Тэгэхээр тооёрч гэсэн бас энд айгүй олзуурах хэрэгтэй. Би бол тэрэнд маш баяртай байна. Тэр эдийн гэр хийж байгаа үйлдэлийг бол айгүй дэмждэг. Тэгээ нөгөө ан жавхлангийн нөгөө нэг тэр чинь хэдэн километр гэдэг үлээ нэг ном байдаг байхгүй. Тэр болохоор төв талбайгаас хаа хүртэл алхсан гэдэг үлээ нэг хотын захын юм руу. Тэгээ ингээ айлуудын ингээд ахуйг ингээд зургийг аваад явцсан. Тэгээ тайлбарлаа бичсэн тийм ном байдаг. Тэгэл харахад бол ер нь бидний одоо яг нөгөө нэг бидний төвшнөөс харахад бол итгэмээргүй тийм хэцүү амьдралтай хүмүүс байдаг. Зөөр ингээд сонгоны хайлс олоод ирж одоо оройн хоол шиг ингээд идэх юм тэр сонгоны хайлс ерөөсөө тийм амьдрал амьдарч байгаа хүмүүс байгаа. Тэгэхээр яг энэ подкаст тийшээ хурж гинэ гэдэг чинь бас айгүй даваа талахгүй. Яг тэгэхээр ингээд харахаар ингээд ийм байдаг шүү дээ. Эхлэл болгон өөр байгаа шүү дээ. Хүн болгонод гараа өөр тий. Аав ээж нь юм бэлдээд өгсөн бол тэр хүүхд илүү урдаас гарч байгаа, илүү одоо амжилтанд хүрэх магадлал өндөртэй байгаа да. Тэгэхээр яг тийм одоо харанхуй орчинд тий харж байгаа юм л дандаа хүчээр хийлэл архитэлт ядуу байдал тийм харж өссөн хүүхд бол ингээд ерөөдөө том юм руу тэмүүлэхэд хэцүү шүү дээ. Тийм хүмүүст ингээд харин боловсролыг тийш өргөж гинэ гэдэг нь тэр хэдийн хийж байгаа айгүй сайн үйл юм аа гэж дэмжиж байгаа. Тийм болохоор ер нь бол анхнаасаа шууд мэйлчгтэн л аюу баярлаж хүлээж авсан шүү дээ тий бүгдээрээ. Дэмжээл явцсан байгаа. Тэгээ удахгүй гарах бах. Тэгээ хэрвээ яг одоо та дидишээр сонсож байгаа бол та ирээдүйд сонсож ийн гэсэн үг. Бид чадчихъя. Тэгээс бидний хүрэж байгаа зүйл яг ингээд яг зөв хүмүүстэй яг зөв цаг үедээ очиж байгаа ч бас амар гоё. Баярламаар талархав штэ зүйл. Бас дидишандас баярлаа тэгээ санал тавьсан зү тий. Тийм. Нөгөө ийм үг гэдэг шүү дээ. Одоо хүний амьдралаа ихтэй 3 юм гээд мод тарих тэгээд ном бичих хүүхэдтэй болох гэдэг. Тий. Тэгэхээр эн чинь бас яг бүр философи явж байгаа байхгүй цаана. Хүүхэдтэй болно гэдэг чинь хүн төрөлхтний нөхөн үржих явж байгаа байхгүй. Цаашаа үржих тэр зүйл өөрийнхөө одоо социологийн ухаанд яг тэгдэг гэж байгаа байхгүй. Хүн 3 хүүхэдтэй болж иж нэг гэр бүл 2 хос 3 хүүхэдтэй болж иж одоо нэг хүүхэдтэй улс орондоо хувь нэмэр үзүүлдэг. Яг гэвэл одоо өөрсдийнхөө тоог 2-оор нь бөглөлөө 3 дахь нь болохоор улс орны чинь тоог нэмж байгаа гэсэн өөрсдөө өгч штэ. Тэгэхээр тэгэж үрждэг гэдэг. Тэр яг нөө тэрэн шиг одоо хүүхдээ үлдээнэ гэдэг бол энэ хороод юм үлдээж байгаа. Харин мод тарин гэдэг бол тэр хүүхдтэй амьдрах орчныг агаартай болгож байгаа гэсэн үг. За тэгэхээр одоо ном бичих гэдэг бол мэдлэгээ үлдээх. За миний хувьд бол одоо яг ном бичих мод тарих хоёр л маш адилхан зүйл гэж боддог. Ном бичнэ гэдэг чи одоо мэдлэг боловсрлоо үлдээснээрээ одоо иргэд тэр хүүхдээ чи иргэн тойрны хүмүүс тэр талаар илүү боловсроод хүүхдтэй чи илүү айтайхан хүмүүс хамт амьдрах гэдэг шүү дээ. Харин мод тарин гэдэг бол байгаль орчин хайрлаад тэр хүүхд. Гэхдээ энэ бол ер нь хамгийн суурьштай мод тарин гэдэг бол байгаль орчин байхгүй бол бидний сэтгэл зүй, бизнес хьюж байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ бол одоо яг ийм байгалаа хайрлах. За ер нь бол одоо ирээд өөр хойж байгаа нөхцөл амьдралыг бэлтгэх юм зүйл байхгүй. Тэгэхээр ер нь яг тийшээ одоо магадгүй тэр дундаас чинь гэмт хэрэгтэн гарах байсан бол
бид нэр одоо за яг зарим гэмт хэрэгтэн болох байсан хүүхдийг бид нэр магадгүй энэ тал руу сонирхуулснараа тэр хүүхд одоо дими юмд дарж явах цаг хугацаагаа энэ талын боловсрол руу зарцуулж өнгөрөөвөл гоё байхгүй. Тэгэхээр магадгүй тэр дээрэмжийн ирээдүйд одоо таны хүүхдийг хорлох юм л тийм болж болно шүү дээ. Тэгэхээр бид нэр зүгээр л хин нэг дорд үзэхгүй ялгуурлахгүйгээр бүх хүмүүс туслах гэж оролдох нь ялангуяа тийм байдалтай байгаа хүмүүсийг одоо тэр давхаргаас нь гарахт нь татаж гаргахт нь тусалчвал бас одоо эргээд өөрсдийнхээ сайн амьдрах орчныг бэлтэж байгаа хэрэг юм л да. За тэгээ сүүлийн бас мэдэн дээр айгу баха философтод явчихсан. Гэтэ яг хэрэгтэй зүйл л дээ. Тэг бас ярихад таттай байлаа ч гэж. За тэгээ бүгдээрээ ирэх дугаараар уулзцгаая. Өнөөдрийн дугаар та бүхэнд хэрэг болсон гэж найдаж ин салах гэдэг шийдвэр бол яарж гарах шийдвэр биш шүү. Тэгээд бүгд өөрсдөө хамгаалаарай. Тэгээд хэрэггүй хоёр оронд шалахгүй манипуляц хийж бити амьдраарай. Өөрийгөө олоорой гэж хүсэж өрөөе доо. Баяртай. Ирэх дугаараар уулзцгаая. Yeah, hope driven thought driven хүмүүс намайг ярин үзэн ядаж орсон зарим нь би өчсөн хаг дурлал thought driven хүмүүс намайг хайрлан алдсан бас сонсон зарим нь намайг өчсөн би маш тайван байна яг л талалам шиг and I'm sailing in I'm just feeling like la chill like la with sailing I'm just feeling like la чөтгөр шиг хүмүүсийн борхны дүрийг борхон шиг хүмүүсийн чөтгөрийн дүрийг би мэдэн намара мотлон их тайван натахан төрөлтөн